Hey, what's up guys? За NBA Lover Boys podcast-ийн season 5-ын 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийг бол мэдээж Retro Station студиэс за Hot Basketball-ын хүлгэн болон айс үрийн Бето нартайгаа одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин бичгээр болоод байна. За уул нь өөр зочин ирнэ гэж болно ярьж исэн юм а. Нийгмийн дугаарт Бетог оруулахгүй гэж бид хоёр яриа байж байгаа. Тэгээд за зүгээр гараа гэд бодлоо. Тэгээд манай Бето маань одоо угаасаа тэнд ганцаараа юу хөвдөө тэгээд гоё яриад оролцоод ер нь ойрын сонь сайхан. Тэгээ манай студ гоё болсон байгаа сте тий. Та хэд хоошоо харах юм бол одоо ингээд Lakers Spurs хоёрын ер нь fan base-тэй айгу ээлтэй юм арын номын сантай болсон байгаа. Тэгээд ерөнхийдөө бас хажуугаар нь бас чимэглэл нэтер аваад явнаа. Тэгээд тийм болохоор та хэд бас манай бид эдийн нөө хандвийн даасанд бас гоё шишиг хүртээгээрээ тэгээд тэ цаашлаад гоё болгоод явна гэж бодож байна. За тэгээд та хоёроор маань сонин сайхан юу байна? Ойрд нөгөө лаг алдарт 25 шилдэг 25-ыг гаргаснаас хойш ер нь нэг л контент гаргацсан байгаа шүү дээ тэ. Тэрнээс хойш ер нь яг NBA-ийн төвшөнд за сагсан бөмбөгийн ертөнцид юу болж байгаа талаар яриад явъя гэж бодож байна. За ер нь тэгээд сагсан бөмбөгийн ертөнцид бол мэдээж Euro Basket 2025-аар ер нь бол амьсгалж байна тэ. Тэгэхээр яхахгүй одоо Европын аварга үзхийг үзээд тий үзэхгүйг нь хайлаад үзээд ингээд бол явж байна тий. Би ч одоо сөрхий сонингоо баахан тэмцээнүүд одоо гоё давхцж байна тий. Волейболын дэлхийн аварга болж байна. Европын аварга болж байна. Цаасын тэмцээнүүд мэдээж явж байгаа. Одоо 12-ноос удахгүй Монгол эхэлнэ шүү дээ. Монголын оролцож байгаа тийм. Нөгөө нэг эрэгтэй волейболын дааш эхэлчихнэ. Ер нь ингээд нөгөө нэг сүртэй ер нь амрахгүй байна те спорт сонирхдаг хүмүүс. Яг л үзэх юм ерөөсө тасрахгүй л яваад те. Тэгээ явж идэл угаасаа NBA мэн эхэллээ. Тэгээд 10 сарын 2-2-ноос эхэлнэ гэсэн. За Монголын лиг маань бол бүр 10 сарын 1-ээс 2-ноос эхэлнэ гэсэн байлээ шүү дээ те. Монголын лиг эхлээл тэгэл удалгүй ер нь NBA-гийн пресизэнд эхлээл. Тэгэл явдаг шүү дээ. Тэгээ уул нь өнөөдөр жоохон Монголын лигтэй холбоотой оруулаад тэгээд ярилцъя гэж бодсон. Тэгээд та бүхний бас мэдэх одоо алдарт Чоки цогт хоёргоо өнөөдөр амжихааргүй болсон. Тэгээд дараагийн дугаарууд тэгээд ирч. Зүгээр арын ардаас суугаад ингээ Mac Zack-тэй ирцээс чинь шууд зочноо суучлаа те. Үгүй зочин биш н co-host 3 дахь co-host шүү дээ. Тэг. Одоо чи зочин байхаа болцсон шүү дээ. Тэ. Танах одоо энэ дугаар чинь энэ твээр гарч эхлэх юм уу? Одоо гэрээний асуудал ерөн шийдэгдчих юм бол телевизээр нэрээ манах гаргаж байгаа. Яг хэл сонирдуулахад одоо PSN-ээс гадна бас Монголд яг зөвхөн дан спортоор дамжиж байгаа одоо NTV Sports гэдэг N Sports. N Sports гэдэг сууг бол одоо Univision дээр бол 61 дээр баг шиг байсан. Тэрэн дээр манах ер нь бол гэрээ хийх одоо явцтай явж байгаа. Тэгээд манай дугаар гарчих юм бол NTV-гээр ер нь бол гэрээ баталгаажсан гэсэн үг шүү. Тэгээд 7 хоног болгоны ер нь бол 4 дахь өдөр гэж бол догийн байдлаар бол төлөвлөж ийн яг тооцоолсон байгаа тийм 4 дахь өдөр. Бидний бас зөвхөн YouTube-аар биш. Телевизээр цэнхэр телевизээр хоймортоо тийм 7 хоног болгон одоо NBA Tokyo айдлаар бол юу штэ гэртээ нөгөө зурагт нь YouTube бордгоо хүмүүс төр байгаа штэ. Орой ингээ амраа сууж идэг. Яг ингээ утсаар бүтэн нэг юм үзэх бас жоо сонин штэ. Хажуугаар ингээ сүүн амтнаар юм бичин тоглодог ч юм уу юм сонсч идэг. Тэнгүү зурагтан дээр TV дээр тавиал. Гэрээний ямар ч асуудалгүй явж байгаа шүү. Зүгээр гэрээ хийгдэх гэж явж байгаа дөрөв нэг. Гэрээний асуудалтай байгаа гэдэг. Тэгсэн үү те. Тий. Гэрээн дээр зүгээр одоо нөгөө нэг үйл явцанд процесс нь явж байгаа гэх юм уу та. За тийм сайхан мэдээтэй байна. Тэгээд мэдээж Retro Station дээр бас бичиж байгаагаас энэ бүх юм л эхэлж байгаа те. Тэгээд одоо манай баг би бүрэлдэхүүн ингээд цугласан байна. За окей. Eurobasket бол эхэлсэн бид ер нь бол өмнөх дугаар дээр бол эхлээд нэг 2 хон жохт нь л 3 хон жохт нь ярьсан. За одоо шүгийн 8 өнөд өчигдөр шөн дууссан байгаа. Тэгээд нийтдээ бол 4 баг үлдчихэд байна. За Турк, Грек, Герман, нэг нь юу Финлянд гэсэн. Манай хүлэгний таасан 4 баг шүү. Тэг хүлгэн постоор бас шүгийн 8-ыг таасан тэр 4 баг нь үлдсэн. Тэгээд за ер нь Eurobasket дээр бол миний хувьд бол мэдээлэл айгу багтаа явж байгаа. Зөвхөн хайлайт үздэг ч юм уу. Яг бүтэн тоглолтол айгу зөвхөн баг үзээгүй шахуу явж байгаа. Тэгээд Бетогийн хувьд бас тэгэл бас багтаа байгаа бах гэж бодож байна тий. Зав нь болохгүй. Чи манай нөгөө нэг бичлэгний арын албанд байгаа ерөөс сакс магсаа орог
үзэх нөө ер нь ирээд тэгээд энэ подкастаас гадна айгүй олон юм хийж байгаа болохоор чи бүгднийх нь би одоо яг сүлд өөрөө ярихгүй зүгээр юм харин алба камер дээр суудаг бол. Подкаст тэгээд цөөхөн хэдэн тоглолцсон тий. За тэгэхээр хүлэгнээсээ илүү дэлгэрэнгүй асуугаад явъя гэж бодлоо л та. Угаасаа манай хүн постуудаа бас бичиж байгаа юм чинь тий. Тэгэхээр за энэ Eurobasket-д хамгийн одоо dark horse байгаа хамгийн одоо сенсацийг тавьж байгаа багууд одоо улсуудын талаар ярилцвал. Ер нь бол dark horse сенсац тарьж байгаа гэх юм бол шууд нэг л баг нэг улс бол мэдээж шууд орж ирж байгаа. Энэ бол яг харахгүй Финланд байгаа. Тэгэхээр Финланд бол одоо манахаас нэг их шалахгүй те ер нь 5 сая гаруй хүн амтай. Маш жижигхэн улс те. Тэгээд энэ Европын аваргын шүгэн дөрөвд үлдэнэ гэдэг бол бас үнэхээр маш том. Яг одоо Финландын сагсан бөмбөгийн алтан үеийг бол бид нэр одоо харж байгаа. Тэ. Тэгэхээр тэр нь мэдээж одоо Лори Макана тэргүүлсэн. Тэгээд нөгөө нэг Салин гэдэг гоё одоо урд шумын тоглож байна те. Тэгээд 17-тай хүүхэд байгаа дээ тэ. Тий нөгөө хин за тэр нь урчих болчихоо. Жижиг өчгдөр ямар Jesus мессежгээ авч ирсэн те. Slim Jesus те. Тэгээд үнэхээр бас гоё тоглож байгаа. Маш гоё. Энэ Европын аваргын зүгээр хамгийн өндөр пейстэй тоглож байгаа баг бол яхахгүй Финланд бол байгаа. Тэгээд бүгд бөмбөггүй маш хурдан тоглож байгаа. Бөмбөггүй катуудыг маш хурдан ирж байгаа. Бөмбөгөө маш хурдан шилжүүлж байгаа гэдэг. Ер нь бол маш тийм гой сагсан бөмбөгийг бол үзүүлж байгаа. Тэр ч утгаараа шугийн дөрөвт бол одоо бидний одоо энэ Европын аваргын хамгийн том фаворит баг байсан. Сербийн шишээг бол 16-д мултаад гадж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ баг ямар айхтар замналаар одоо гарч ирж байгаа вэ гэдэг бол энэ бол зүгээр үнсгэлжингийн үлгэр гэж ихээр дээ шүү дээ. Ер нь бол үнсгэлжингийн үлгэр л дээ. Тэгэхээр үнэхээр бас гоё тоглож байгаа. Гойч одоо фэнүүд нь гойч дэмжиж байгаа. Одоо эн чинь айгүй олон том улсууд байхгүй байгаа шүү дээ. Хасагдсан байгаа тийм. Финландийн дурдууранд ороод ирж байгаа. Одоо Бразил байхгүй болсон. Биш. Франц гэж байгаа ба. Франц, Серб, Испани, Литва үгэл тийм. Айгүй том улсууд байхгүй болсон. Тэгтэл энэ Финланд бол гэнт л орж ирж байгаа. Одоо би Финландын шгшээгийн тоглолтыг одоо санаж байгаагаар бол нөгөө дэлхийн аварга дээр санаж байна уу? Кавамород алуулсан шүү дээ энэ багч нь Японд. Японд Финланд ч бүр барин тавиулаа тэгээд мултарч ирсэн шүү дээ. Тэгэхээр тийнд одоо FIBA дээр бол ер нь бол нэлээд үнэлэмж муутай байсан баг энэ нэрээ ялтчихгүй үнсгэлжингийн үлгэрээр яваад гараад ирлээ. Гол юу нь болохоор одоо тэгвэл тэдэнд Германы эсрэг ер нь хожих боломж хэр байгаа бол. За ер нь бол боломж бол мэдээж бага л та ойлгомжтой. Мэдээж Герман бол одоо өнгөрсөн дэлхийн аварга тий. Үнэхээр одоо яг энэ Европын аваргын хамгийн шилдэг багуудын нэг. Тэр утгаараа зүгээр мэдээж боломж бол бага. Гэхдээ энэ Финландын шгшээ бол ямар ч тийм боломжгүй мэт үйлдэлүүдийг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол Финландын шгшээс бол гайхамшиг харж магадгүй. Тэгэхээр би бол энэ тоглолтыг их гоё тоглолт болно гэж харж байна. Тэгээ ялангуяа Германы шгшээс өчигдөр шөнө Словентэй бол бас нэлээд хэцүү тоглолцсон. Тэг барьж хөдсөн билээ шүү дээ. Араас нь ер нь бол дандаа араас нь тэгж тоглолцсон тийм. Тэгээ дөрөвдөө яа харахгүй өөрийн Германы шгшээгийн зангаргаараа ер нь бол хоцсон. Тэгэхээр Герман бас тийм айхтар бас биш байна. Тэгэхээр би бол Финланд бол боломж бол байгаа л гэж бодож байна. Германы шгшээ бол ингээд бодоод үзэхээр бараг сүүлийн 5 жил бараг хамт байгаа баг шүү дээ. Ер нь 5-6 юу 2018 оноос хойш тийм. Яг энэ одоо тоглогчдод хоорондоо 10 хэмжээтэй тоглосон байхгүй. Өсрийн багаас эхлээд. Тий одоо Шрёдер Тайс гэлтэй энэ хоёр ч бүр үнэхээр ойлголцолтой хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ багийн нөгөө нэг хамгийн аюултай юм энэ баг хоорондоо гэж тоглоос сурцсан. Би энийг арьс махаараа мэдэрдэг болсон баг байна. Тэр юм том тоглолтын баг л та тий ялцчихгүй. Яахаа. Одоо өнгөрсөн жил бас Олимпиар бол бараг л медаль авангалтсан шүү дээ. Сербэд л хожигдсон болохоос энэ санаж байгаагаар. Тэгээ дэлхийн аваргууд дээрээс нь. Тэгээд Олимпиад бол яг хуу мэдээж одоо нутгийн тий Францад шүгийн дөрөвт хожигдсон шүү дээ тий. Тэгэхээр яа харахгүй бас тийм юм бол байсан. Гэхдээ зүгээр энэ багийн ойлголцол би нэг мэдэрч байгаа байдал бол үнэхээр яа харахгүй Европ бол хамгийн шилдэг л баг бол байгаад байгаа. Франц гэснээс Франц ч 16 дээрээс малтарчлаа. Тэгсэн. Тэ. Нөө юунд хожигдсон шүү дээ. Гүржид хожигдсон шүү дээ. Тэгээд ер нь Францын шгшээгийн талаар бас ер нь тоглолтын үзүү. Алексаар яваад гимтсэн юм байл шүү дээ. Тэгсэн. Визарсын. Алексаар Бертел ер нь
самбарын тоглолт болцсон шууд. Алексаар одоо уг нь NBA-д бол ганцхан жил өнгөрөөсөн тоглогчтой. Тэгтэл Франц ингээд Алекс сааргүй болоод самбарын тоглолт нь самраас бөмбөг авч чадахгүй болоод будагтай талбай хамгаалагчгүй болоод бүр ингээд огцон байхгүй болчихлоо. Сарын нөлөө тийм амар байсан байлээ. Ябусел байгаа шүү дээ. Ябусел ч гэхдээ яг төв биш шүү дээ. Ер нь. Яг өндрөөрөө баг эсэвч хийж болох юм байхгүй. Ер нь бол тэгээд хүмүүс жижигчлээ юм л та. Европын томууд чинь том шүү дээ. Амар юм махлаг би юм яг гэж хөнөхтүүд л үжигдэж шүү дээ. Тий. Тэгээд Францын хувьд бол мэдээж одоо Вемби яваагүй, тий, Гобер яваагүй гэд яхахгүй. Фөрнэ эдэр байгаагүй шүү дээ. Яг туршлагатай томчууд. Тэгээд яхахгүй нэг том тоглогч нь бол яваагүй л тий. Тэгээд Батун байгаагүй тий. Тэгэхээр одоо нэг шинэ үе гарч ирж байгаа. За тэгэхээр яхахгүй одоо лидер тутсан одоо багийг одоо яг хэцүү мөчөд авч явах тий. Тэр нэг туршлагатай тим тоглогч бол яхахгүй тутсан. Тэгээд дээрэс нь Алекс Хараас гадна зүгээр Закари Рисаше болон Билал Кулибали хоёр бас яг хангалттай хэмжээ тоглож чадаагүй. Ялангуяа би бол Билал Кулибалид бол нэлээд бас найдаж ирсэн. Гэхдээ энэ Европын аваргаар бол маш тааруу тоглосон. Тэ. Тэгэхээр энэ залуучуудын хувьд бол дахиад одоо амжилт үзүүлэхэд бол олон жил бас шаардлагатай гэж юу нь бол гарч байна. Тэгэхээр тэг яг хөө тэгээд мэдээж одоо эдний одоо Виктор Вембиньяма ирэх одоо тэмцээнээс те. Тэгэхээр одоо шал өөр мэдээ болох нь бол ойлгомжтой. Одоо зүгээр яг Олимп мөлийн FIBA дээр янгууд Вембиньяма Гобер тэгээ саар гээл яхад амар баг болчихж байгаа байхгүй төвдөө л. Франц дээрээс нь нас байна л да тий. Одоо ингээд дандаа жоох хөлтөд байгаа шүү дээ. Глобали Рисаше саар Вемби тий. Дан жоох хөлт. Жоох хөлт. Тэгээд яг Франц ер нь бол үе Франц нэг том асуудал нь бол дандаа холбогч байдаг л да. Ер нь бол дандаа л урчгмын яг одоо довтлогыг найруулдаг тий. Довтлог одоо өрдөг тим тоглож байхгүй. Ер нь Паркраас хоошоо баг холбогч байсан юм. Ер нь одоо Нанда де Коло л байгаа шүү дээ. Нанда де Коло байсан. Тэгээд Нанда де Коло ер нь бол хөгшрөөд одоо Иван Фурнел ер нь л хийдэг болсон байсан шүү дээ. Тэгээ одоо бол Фурнел мэдээж байхгүй болж байна. Тэгэхээр одоо энэ урд чугмын гол энэ холбогч заавал хэрэгтэй. Хэрвээ амжилт үзүүлэхийн тулд. Тэгэхээр одоо энэ нөгөө Бруклин Нетсийн энэ жилийн драфтын 20 дээр сонгогдсон нөгөө Нолан Чора гэдэг залуу байгаа. Тийм. Тэр чинь бас холбогч гэж яваад байгаа шүү дээ. Маш хурдан холбогч. Тэгэхээр Нолан Чора хизээ хэрвээ үнэхээр хүссэн хэмжээнд хүрч чадах юм бол Виктор Вембиньятай хосолж чадах юм бол энэ баг бол маш аюултай баг. Дараагийн тэмцээнд бол яхахгүй. Одоо нөгөө NBA чинь бас Traore гэж үтсэн мэт шүү дээ. Тэрнээс ч өмнө бас одоо нөгөө Килен Хейс, Франк Нитилкина гэж бас хоёр Франц холбогч яваад байгаа шүү дуулна. Тэгээ яг одоохон байдлаар бол NBA-д ажиллагүй байна. За тэгээд FIBA-д бол яг хин явдیں۔ Тэ Ниликина бол явдیں шүү дээ. Багтаад. Тэр хоёр бол жоо хүлээлтэнд үнэхээр хүрсэнгүүлтэй. Уул драфтын өндөр сонголтууд шүү дээ. Тийм. Ер нь гэхдээ зүгээр яг Францын хувьд бол яг тэмцээн эхлэхийн өмнө бол медалийн таамагт бол Франц бол байсан. Гэхдээ зүгээр би хувьд бол Францын бол энэ жил бол медаль чавна гэдэг магадгүй зүгээр шүмийн 8 ч хүрэхгүй байх гэсэн бодолтой бол байсан. Тэгэхээр яг харахгүй 16-д бол усууллаа тийм. Тэгвэл 16-аас өөр хасагцсан одоо хамгийн ер нь фаворит байсан баг маань Серб байгаа. Серб ер нь юу болсон талаар бас дэлгэнэнгүй ярил. За Сербийн хувьд бол одоо мэдээж Богданович гэдэг ер нь энэ Сербийн шишээгийн ахлагч дээрэс нь Сербийн шишээгийн уураг тархилтай гол оноо түүхчтэй. Ер нь бол яг зүгээр энэ Никола Йокич мэдээж хамгийн шилдэг тоглогч юм мөн. Гэхдээ энэ багийн гол хөдөлгүүр нь бол Богданович байхгүй. Ер нь юун дээр адилхан шүү дээ. Герман дээр адилхан. Франц Вагнер хамгийн шилдэг тоглогч нь. Гэхдээ уураг тарих гол одоо зүрх нь Шрёдер байхгүй. Тэ. Тэрнтэй адилхан тэгээд Богданович байхгүй нь яхаар үнэхээр том юм PC-г аваа хийчих واخхой. Тэгээд Йокич ганцаардсан. Тэгээд дээрээс Топич нэрээ тоглоагүй юм бэл тий. Топичийг авч яваагүй. Топичийг авч яваагүй. Үгүй шигшээ 12 хүнтэй багтаагүй. Тэгээд хэрвээ зүгээр Богданович гимтхийг мэдсэн бол магадгүй Топичийг бол авч явах байсан баг. Тэгээд тэрийг бол мэдэхгүй юм чинь тий. Тэгээд одоо Сербийн урд чугмын тоглогчид нь маш хангалттай тоглосон. Ялангуяа одоо Мичич байна. Абрамович байгаа шүү дээ. Абрамович одоо гимтэлтэй бас байгаад байгаа тийм. Тэгээд Гүдүрич байна. Тэгээд яа харахгүй одоо нөгөө Йокич тус хүргэх тэр тоглогч нь бол хангалттай тоглосон. Ялангуяа би бол Мичичийг бол нэлээ бүр хангалттай тоглосон. Мичич чи ер нь NBA-с ч одоо ч ер нь болж байгаа шиг л шүү дээ. Юу явцсан шүү дээ. Еврол руу явцсан. Нөө нэг Шарлотоос Милокерөөс үлгдөө Милошки чинь релиз хийсэн юм билээ шүү нөхрийг.
тэгж харсан. Нэг гоё юу болсон. Нэг шал хөндлөн гинт Италиг ярих. Юун дээр Словен Итали дээр яг үзчихсэн чинь гинт юугаар хэн гарч ирсэн? Гала гарч ирсэн. Галинари гарч ирсэн. Гала ч нэр сүүлийн шгшээгийн тоглолт нь гэж хэлсэн шүү дээ. Тэгээд Галинарид байхад Галинарид амар дуртай байсан. Зүгээр л харахад гоё тоглогч байсан. Дуртай. Тэгсэн чинь яг 4-4 үе дээр гарч ирээл. Тэгэл Галинари бол яг том тоглолтод том тоглогч байж чаддгийг бол харуулсан. Амар гоё байсан. Тэгсэн чинь ягаад ч юм уу 4-4 үе дээр нэг 4 минут дутуугаад л оноо юм бариу зөрүүн дээр мангар эргэцэгтэй мөчөд 10 гаруй онооноос бариад ойртуулсан 4 мөрөвчдөө болгоцсон байж хата суулгачдгийг. Тэгээд хэний ганцаараа гинүүлтэйгээд Фонтекио Семеньо Фонтекио ганцаараа гинүүлтэйгээд нөгөөх нь ганцаардаад тэгээд бараг очигдсан. Тэгэхдээ тэрэн дээр гоё байсан юм. Галоога харахгүй байсан. Галоог ерөн сүүлийн тоглолт гэсэн. Галоог харах ч байхдаа нөгөө нэг юм том давцсан том тоглож байж чадж байгааг нь харах. Тийм. Гоё байсан. Ер нь цаашдаа бас боломжтой тий. Тий бас өөр лигүүдэд бас тийм тий. Тэр чи 16 дэрстэй Словен чинь. Тэрнэр бол Лука галзуурсан мэт. 42 оноо лу. Биш 37 ч л тий. 42 оноо авсан. Тий. Эхний хагас 30-ыг авсан. Тий. Лука ер нь одоо Галог олж ер нь бол бүгдийг нь олж авсан. Тэгээд эхний хагаст бол Италийн хамгаалалт бол дандаа 1-1 хамгаалсан. Тийм ч учраас ер нь бол Лука 30 оноо авсан тий. Тэгээд хоёрдугаар хагасаас эхлээд илүү блиц хийжсэн тий. Тэгээд Лукагийн гаас бөмбөгийг гаргаж ирсэн. Гэтэ Лука мөнгө гайхшигтай бол байсан тий. За яг хөө Серби ярилцлага буцаад орох юм бол зүгээр пэсэж дасгалжуулагч бол би зүгээр тэтгэвртэй гарах нь болцсон болоо гэж юу нь бол бодсон. Мань хүн ер нь энэ багийн ротейшнийг бол маш муу ашигласан. Заримдаа ийм сонин шийдвэрүүдийг гаргаад ер нь их тоглох ёсгүй тоглогчтой илүү нүдсэн юм шиг надад санагдсан. Тэгээд пэсэж дасгалжуулагч ер нь ч их хөгшөрсөн байна уу? Ер нь одоо шинэ дасгалжуулагч Сербийн шийд бол ирэх байхаа. Серб ч одоо тэгээд мэрэгчлэтнүүдээр алтартай болсон үстэй. Тэгэлгүй ах уу. Одоо энэ монголчууд ч одоо битүү сербүүд байгаа шүү дээ. Серб ч ер нь бол сагсан бүгийн их орн бохгүй. Ер нь бол битүү сагсаар амьсгалдаг тий. Тэгээд тэр зүгээр Финланд хийсэн тоглолтыг санаж байгаа бол зүгээр Финланд бол 4-4 үе дээр бол Йокичиг бол зүгээр жинкэ олдож авсан. Зүгээр өстой. Йокичиг үнийг л пик н ролд авч Йокичиг гаргаж л тоглосон. Тэгээд Йокич гарчаар бодлын талбай хамгаалт. Талбай хамгаалт авахгүй. Дээрэс нь бол самбаас авах юм байна. Тэнгүүд Финландууд ч бүр ингээд шууд орж ирээд offensive rebound-уудыг бүр маш олон авсан. Тэгээд ер нь бол тоглолтыг шийдсэн баггүй. Тэгээд Йокичиг бас жоохон шүмжлэх хэрэгтэй. Ягаад гэх юм бол Йокич нэлийн тийм бэлтгэлжил ер нь жоохон муутай байлаа. Ер нь жоохон удаан байгаа. Тэгээд ер нь тэр олж авсан тоглолтууд дээр бол их удаан байсан. Тэгээд Йокич гарчгаар ерөөсөө ингээд самбар авах юмгүй болчихсон. Тэгэхээр Сербийн хувьд бол харамсалтай. Яг харахгүй одоо Серб чинь одоо яг боломжтой бас жил байсан байгаа байхгүй тий. Одоо Йокич одоо олон улсын карьертай медаль нэмэх. Манай чи ерөөсөө 2 л юуны медальтай юм билээ шүү дээ. Олимпийн. Уул нь ингээл бусад интернэшнл одуудыг бодохоор ингээл Европ, Авраг, ФИБА гэл тий. Олон шүү дээ. Одоо Пау Гасолих чи бараг 10-д гарчдээ шүү дээ. Тий. Гасол тэгэл Батум химийн. Ер нь бас одоо Йокич одоо медаль авах, ялангуяа алтан медаль авахгүй л амар хэцүү. Яг гэх юм бол Олимп дэлхийн аврагууд дээр Америк аваад ирнэ тий. За Европын аврагууд дээр болохоор Америк байхгүй ч гэсэн 2029 хүртэл хүлээг болчих жоохгүй. Тэгээ 2029 онд ч одоо Йокич 34 таатай болчихно тий. Ер нь жоохон унах үед рүүгээ орсон байж шүү. Тэгэхээр одоо бас хэрвээ Йокич энэ олон улсын карьераа хурдан одоо амжилттай байхын тулд 29 онд заавал авах хэрэгтэй. Тэгэхээр одоо маш тийм дом дам тал ирж байгаа Йокичд бол яг харахгүй тий. Йокичийг одоо нөгөө нэг яг уу ийм өнцөг хүмүүс бичсэн л үлээ л дээ. Хамгаалтан дээр ингээ хоцроод байгаа шүү дээ. Өөр ер нь хайчаад байгаа шүү дээ. Аюу залхуур тоглосон Финландтай. Тэгэнгүүт тэрэн дээр зөрөөд багийнхаа бүх товтлогыг үрж байгаа хүн учраас гээд байгаа байхгүй. Гэхдээ үнэхээр тийм бол бүтэн тэрийгэ гаргаж чадаагүй. Хамгаалтан дээр бүтэн ирч хүчээ зарцуулаагүй бол тэр чин товтлогон дээр амар их ирч хүч зарцуулах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэнгүүт яг тэгж харагдаагүй юм бол тэр нь шууд бэлтгэл муутай харагдаж байгаа юм. Тэгэнгүүт тэр чин дээрээс нь хүнээс нэг алхам хоцорчоод хойноос нь гүйж чадахгүй гэдэг формгүй байгаа юм шинж байна. Ер нь бол
Одоо өмнөх жилүүдэд бол Йокичиг бэлтгэл хийдэггүй гэдэг нь пропаганда шиг юм байсан л шүү дээ. Нөхөр бол уг нь бэлтгэлийг хийдэг. Амар тий тэрэн дээрээ. Сошиал дээр нэг цөөхөн хэдэн бичлэг цацагдаад тэднийг нь хүмүүс хараад бэлтгэл хийдэг өгчдөг гэсэн. Энэ жил яг нэрнгэсээ тийм байсан юм шиг үргэлж харцсан. Нэрнгэсээ л бэлтгэл маш муу байсан байна. Мөр зөөр хараал тий. Нэг баахан бичлэг явсан шүү дээ. Бидтэй санал нэг. Яхахгүй одоо заримдаа одоо ялангуяа 4-р үеийн дундаас төгсөд хүртэл заримдаа одоо бүх бөмбөг Йокичээр дамжаар байгаа байхгүй. Дөнгөж заримдаа ерөөсөө Йокич бөмбөг очиадгүй дуусчихсан тоглохоо. Тэгэхээр тэр гүдрүүч аваад нэг амар сонин шийдвэр гаргаад мичиж аваад гинт 3-аас шийдэл тэ ингээд ерөөсөө тийм жоохон замбраагүй тоглолцсон. Яг тэн дээр бол Йокичтай бөмбөгөө хатгуулаад тэрнээсээ тоглолтоо явах бол хэрвээ явсан бол магадгүй Финландыг бол хоцсон л байгаа. Тэчүүд нэг байтах нэг цуврал шийддэг юм шүү дээ. Тэгэхээр Бетер гэлж байгаа юу байхгүй. Йокич амар ядарсан. Тэр тоглолтод Йокичийг харсан бүр амар ядарсан. Йокич хизээр би тэгж их ядарсныг санахгүй байна. Тэгэхээр Йокич ядарсан учраас магадгүй бөмбөгөө нэхгүй ч байсан байж магадгүй тий. Ер нь багийнхан ч харж байгаа ядарсан хүнд өгөх хэцүү ч угсаж байна. Тий. Хялаж унчих гэдэг өгөхөөр чи авчгаа гэдэг. За тэгээд Серб бол жоо харамсалтай байгаа юм аа тий. Фибад бас өөрөө бас явдггүй юм тий. Гол нь. Тэгээд ирэх жилүүдэд бас яах нь бас сонирхолтой. За тэгвэл үлдээд байгаа юу Турк бас нэг ч хожигдлгүй явж байгаа лөө. Тий. Энэ юм дээр. Турк Герман хоёрт хожигдлгүй явж байгаа шүү дээ. Тэгэд Туркийн сагсан бөмбөгийн талаар бол манай хүлхэн ер нь бол хамгийн их ярьж байгаа да. Тий. Туркийн шгшээ бол одоо Адаман гэдэг дасгалжуулагч энэ одоо Европын олон удаагийн аврах маш мундаг дасгалжуулагч. Тэгээд энэ дасгалжуулагчийг аваад тэгээд ер нь одоо энэ Туркийн шгшээ бол одоо алтан үеийн нас болж байна. Ер нь бол одоо маш олон одоо NBA-ийг хэдэнд тоглож байгаа юм бэ? 3 4 5 тоглож байна шүү дээ. Тийм бил шүү дээ. Нөгөө Адам Боноогоос эхлээл Сингүн, Осман гэл зөндөө юм бил. Коркмаз, Шен Ларкин ч хүртэл NBA-д байсан тийм. Ингээ ярих юм бол амар сайн. Ер нь NBA-д байхгүй тоглолч нь ч тэр маш сайн тоглолч нар бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол маш тийм зузаан баг бол байгаад байгаа. Тэгээд Туркийн шээ бол үнэхээр гоё байгаа. Ер нь довтлогын хамгаалалт аль нь. Ялангуяа хамгаалтанд би бол бас үнэхээр маш тийм агрессив хамгаалж байгаа. Ер нь маш гоё гоо шүү. Тэгээд Альберийн шингүүн юу шат агсан. Сайн өнгөрсөн шингүү амар байгаа юм шүү. Йокичиг илүүрхсэн гэсэн. Йокичиг илүүрхсэн. Пойшт гэдэг тоглолтыг бүр утгаар нь өстөө нэр Мэжик Джонсон л байсан шүү дээ. Нэр Мэжик Джонсон хин Никола Йокич хоёр хөвлбөрч юм шиг. Тийм амар байсан байхгүй. Ерөөсөө л хамгийн залуудаа трипл дабл хийсэн. Тэгэхээр Альберийн шингүүний хувьд бол үнэхээр бас гоё яг энэ одоо Европаар бол байна тий. Тэгээд Шен Ларкин бас үнэхээр гоё байгаа. Шен Ларкин бол яг одоо Евролигийн бас хамгийн шилдэг тоглогч нэг. Тэгээд энэ одоо Евробаскетер бол маш өндөр формтой байгаа. Тэгэхээр энэ хоёрын пик нь бол тэгээд Чеди Осман байна. Адам Боно одоо Сэлэнс гарч ирж байна тий. Ингээд маш аюултай, хурдтай тийм баг бол байгаад байгаа. Тийм маш динамик баг бол байгаад байгаа тий. За тэгвэл мэдээж Турк ч юм бол грек эсрэг бол фаворит байгаа шүү дээ. Тий, ер нь бол фаворит гэж бодож шүү. Ааха. Тэгвэл энэ хоёр дээр ер нь ямар хуу тоглолт гарах бол одоо Янас ч юм бол тэнд бол бас зогсохдохгүй байгаа шүү дээ. 30 оноо дундчлахдаа 70% товтлохтой л яваад байгаа байхгүй одоо хүртэл. Янас ийм амар ер нь энэ Европ Янас бүр хитрхи төгс байгаа. Яг ийм амар Янас биш бод грек бол энэ ийшээ гарч ирэхгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Одоо сая өнгөрсөн тоглолт Монголтыг бол хожихгүй байхгүй тий. Янас бол бүр арай дэндүү байгаа. Тий, Янасыг харуул ингээд нэм нас биенд гүйтсэн эрэгтэй хүн энэ ахлах ангийн төгстэй тоглож байгаа юм шиг байгаад байгаа байхгүй юу? Ер нь арай л easy байгаад байгаа л тий. Оноо моноо. Арай л илүү одоо нөгөө шак одоо тухайд ямар доминант байсан одоо орчин үеийн шак байхгүй юу? Янас ч. Тэг 3-аас залаад өөрөө ороод ирдэг тий. Тэр нэг юу харсан нөгөө юу сая литвтэй тоглож илүү зүгээр ингээд юу логоноос нэг залаад орж ирэх тохиж байгаа. Юу гэсэн үг тий. Үнэхээр гайхалтай байгаа. Тэгээд яг хөө тэгээд тэгтээ би бол зүгээр грекийн шгшээ бол нөгөө хэдэн ч их сайн байгаа. Ялангуяа одоо Метогло их сайн байгаа. Тэгээд нөгөө хин байна. Папа Николао байна. Тэгээд Костас Антетокумпо их сайн байгаа сүүлийн үед. Тэгэхээр зүгээр түүнийг тойрсон хэдэн тоглогч нь маш сайн байгаа тий. Яг хөө зүгээр грекийн хувьд бол маш тийм урт, маш тийм атлетик баг л да. Тэгэхээр зүгээр Туркийн товтлоонд бол бас нэлээ одоо шансыг нь бол шалгана.
Тэгээ Янс ч өөрөө одоо бас Сингүнийг хамгаалах бах те. Хамгаалаасаа гэж хүсэж байна. Үгүй нь бол нөгөө энэ FIBA дээр нөгөө 5 алдаа гаргаад хөөгдөг учраас алдааны тоглолтод оруулахгүй тулд бол Янсыг бол дандаа л илүү нөгөө нэг аюулгүй одоо help defender-ээр тавиалаа. Тэгэхээр ер нь бол дэлхийн нийт бол яг Евробаскетыг үзэж байгаа хүмүүс бол яг том одуудыг бас аврагын төлөө гарч ирэхийг бас хүсэж байгаа хэ. Одоо жишээл Янасыг ч юм уу сая Лука бол хасагдчихлаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо үлдсэн нэр нь бол Франц Вагнер, Янас, Альфрен Шингүн, Лауре Маркканен гэсэн дөрөв нэр байна шүү дээ. Энэ дөрвөөс бол мэдээж Янас бол угаасаа тасархай нэр байгаа даа шүү дээ. Гэтэ энэ тоглолт бол тийм би бол ойрхон тоглолт болно гэж харж байгаа. Ер нь би грек шиг бол сайн байгаа. Грек ч нөгөө нэг хинийгээ болиулсан юм биш үү? Ник Калатас тоглолдог байсан шүү дээ. Тий, Ник Калатас байхгүй тий. Ник Калатасыг болиулсан харин би баг онцлоо гэж боддог. Нөгөө нэг сая чи хин ямар лидл үлээ лидл гэдэг нөгөө нэг холбооч юм байгаад байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг FIBA илүү Олимп дээр илүү тэр Ник Калатас ч айгүй их бөмбөгний ирэх мэдлэлтэй орж ирээ баг алаад байсан бохоо. Би бүр яг айгүй сайн сандаа Янастай бөмбөг өгөхгүй. Тэгээ бүр нэг цаг дуусгаж байгаа юм дээр Янас тэгвэл Янас нэг дундаас идвэл алдаж алдал. Тим тоглолтод айгүй их явсан. Грекийн шишээ дээрээс нөгөө нэг энэ тасалжуулагчнаас онцлох хэрэгтэй. Нөгөө хин Васалис Спанолис гэдэг одоо хуучин эмбэд байсан. Тийм. 2006 оны авраг нь илүү те. Тийм. Грекийн шишээгийн бас ер нь бол донгууд нэг шүү дээ. Тэгээ Спанолис бас маш мундаг тасалжуулж байгаа. Ер нь бол грекийн шишээ бас аюултай. Ер нь бол би бол тийм амархан тоглолт болно гэж бодохгүй. Хэдий одоо Турк бол би бол гоё байгаа ч гэсэн те. Тэгэхээр бас аюултай. За Бетогийн хувьд тэгвэл нь Евробаскетын таамаг ямар хоёр баг финалд үлдэх бол би бол алийг нь дэмжиж байна. Грек Туркийг бол багахааргүй байна даа л гэж харсан зүгээр. Яг юм одоо нэг Осмон ч яг нэг юм зөвүүн байдаг шүү дээ. Ийм олон улсын тавцанд гараад ирэхээр NBA-ийнхээ тоглогч шал өөр тоглогч болчихдог шүү дээ. Тий, бүр од төвшний тий. Яг өөрийнх нь харахад ер нь медаль нь ч гэсэн шал юм амар зөвүүн юм. Хатаасаа өөрөө од хүн шиг өөрийгөө мэдрээд л те амар зөвүүн байдаг шүү дээ. Коркманз яг өөрийгөө JD Осмон гэж мэдэрдэг шүү дээ. Тэгээ ер нь би Туркийг хожчих юм байна да гэж харсан. Нөгөө хоёр дээр бол өстой мэдэх болох. Финланд, Герман. Тий. Өстой мэдэх болох. Финланд яг амар эвгүй үлээ. Нөгөө нэг юм ямар ч багийг учрыг олж болдог тоглолтын хэмнэл гэж байдаг шүү дээ. Яг нөгөө нэг өөрсдөө хэмнэлд оруулдаг. Одоо ер нь Индиана л хаагаад байгаа юм шүү те. Еврогийн Индиана юм шүү. Яг тийм шүү дээ. Финланд тийм ээ. Ер нь айгүй эвгүй л. Би яг Германыг шууд хожчихно гэж бол яг фаворит нь бол мэдээж Герман шүү дээ. Шрүүдер, Тайс Майс ч бас амар төгсч болчихдаг шүү дээ. Ах Вагнераас бусд нь бол бэлээ шүү дээ. Тий. Тэгэхээр би нөгөө хоёр дээр үлстэй хэлж мэддэг байна. Тий. Би бол зүгээр яг Герман хожно гэж бодож байгаа. Ягаад гэх юм бол яг хуу мэдээж Финландын шишээ бол маш тийм хурдан пейстэй, маш хурдан тоглож байгаа. Ер нь бол зүгээр аваад бөмбөгөө шууд ингээд пуш хийдэг байхгүй. Энэ бол маш аюултай байгаа. Гэхдээ Герман бол биш дээ. Хурдан тоглож чаддаг байхгүй. Адилхан хурдан тоглож чаддаг байна. Тэгэхээр би бол энэ дээр бол германчууд бол нэг тийм тавгуудахгүй л болов гэж бодсон шүү дээ. Яг гэхдээ өчигдөр зүгээр Шрёдер жоохон тааруул тоглосон байлээ. Тэгээд хэрвээ Шрёдер бас тэгж тааруул тоглох юм бол бас эвгүй шүү дээ. Тийм шүү. Тэгвэл ер нь аврагын төлөө бол Герман Турк гэсэн. Герман Турк бас боломжтой юм байгаа юм шүү дээ. Тэгээд ер нь Герман Турк хоёр зүгээр хоорондоо тоглолоо гэж бодоход аль нь боломжтой? Хоёулаа юм чанга хатуу баг байгаа байхгүй тий. Би яг зүгээр Герман мэдээж фаворит л та. Тий. Яг байхгүй. Гэхдээ одоо би бол тэн дээр магадгүй зүгээр 50-45 гэдэг өөх болов гэж бодож байна шүү дээ. Ер нь бол аль талдаа л болов гэж бодож байна. Тэгээд яг энэ дөрвөн баг бол хамгийн сонирхолтой нь зүгээр Европын аврагын сүүлийн 20 жилийн түүхэнд сүүлийн 20 жилд бол нэгэн ч авраг аваагүй. Сүүл 2005 онд грекийн шишээ авраг авч ирсэн. За Герман бол бүр 1993 онд. Тэгэхээр ч одоо бүр 32 жилийн өмнө авраг авч ирсэн. Тэгэхээр Германы энэ сайн шишээ ийм удаан аваагүй гэдэг бол бас сонирм тий. Өмнөх евро төр чи авчлаа. Испани уу тий. Энэ жил 16 дагч орж ирч чадаагүй шүү дээ. Испани эсгээс гарч чадаагүй тий. Нөгөө нэг хоёр Хернанго Месс эдэр чинь ягаад Вилли чинь MVP болоо тий. Тэгсэн шүү дээ. Тэгэхээр сүүлийн 20 жилийн жилдүүд анхны авраг нь тодорхойж байна. За мэдээж Финланд бол одоо нэгч шүгэн дүрд гарч ирж байгаагүй тий.
За тэгэхээр ер нь бол маш гоё юм шин эрен үеийг харсан Европын авраг болж байна. гэж ер нь бол дүгнэхэд болох хаа. Энэ 25 оны сагс чи ер нь тэр чигрээд юм байгаа юм шүү те. Аа NBA финал бас юм хоёр шинэ багууд шүү дээ. Залуучууд гарч ирсэн те. FIBA-гийн 3-9-3-ын дэлхийн аваргаар бүр огт хүн нийтийн танихгүй Монгол гэж улс. Дэлхийн захад байдаг нэг болсон. Гарч ирсэн. Тэгээд одоо энд ингэж дөрвөр гарч ирээл те. Би одоо энэ Европын аваргыг үзээд ирэх үйлрэл нь Европ тоглогчид пүү захиур хагалах юм байна даа л гэж бодсон. За мэдээж ойлгомжтой дончч мончж бол бүр амар өлсгөл орж ирэх юм бэл. Дончч бол үнэхээр дэндүү формтой. Тэнгүүд нөгөө нэг Депойд яригдчихлээ Европын тий. Европын аваргын бөмбөг таслаж болж байгаа. Тий. 3 бөмбөг тасалчих шиг ой 40 минутанд. 2 3 4-р зэргийн одуудын форм амар орж ирэх юм шиг байна ер нь. Одоо Лаури Маркан бол амар орж ирэх гээд байгаа шүү дээ. Жийл өстой. Нэр Марканыг харгав байна. Энэ 25 оны сагс чинь хэрэг хэлээд байна шүү дээ. Марканы ер нь бол 2 жилийн өмнө амар л эсэл л да. Түрүү жил жоо hodорцол болох бас. Гинт шимтэй талаа болоод. За дүүл Евробаскет дээр өөр Евробаскетээс тойроос нэг асуултаар асуугаад өндөрлөе гэж бодож байна. Хэрвээ зөв Герман төрүүлээд Денис Шрёдер MVP болох юм бол Европын аварга MVP болох юм бол Денис Шрёдер алдрын тахим залрах уу? Юуны сагсан NBA-ийн үү? Сагсан мөнгө. NBA-гийн. Хүү ах уу. NBA алдрын тахим залрахад чи Европын аварга хамаагүй болцсон. Үгүй. Дэшээ одоо нөгөө нэг NBA-гийн алдрын тахим биш байхгүй шүү дээ. Зөвхөн нөгөө сагсан. Тий, одоо яг саяны тий. Нейсмит их гэсэн үг үстэй тий. Залрна. Би бол залрна. Тийм үү. Тий. Яг уу Германы за хөлн дуусчих. Германы шийдэр одоо дэлхийн аварга авлаа. Европын аварга авлаа. Тэгэд хамгийн шилдэг тоглож юм байлаа. MVP нь байлаа. Тэгээд яг одоо Денис Шрёдерийн одоо Германы шийд гаргасан амжилт бол магадгүй зүгээр дөрөвтэй харьцуулахаар л шүү. Тэгэхээр би бол зүгээр тэгээд дээрэс нь одоо Денис Шрёдер чинь баг NBA-д 10 гаруй жил тоглож байгаа бах тий. Болцсон. Тэгээ 14 билүү 13 оны драфт шүү дээ. Тэгэхээр одоо энэ цаашаа нэг 3-4 жил байгаа шүү дээ. Бага. Тэгэхээр ер нь бол одоо юм 15-6 жилийн карьертай дээрэс нь ер нь олон улсад ийм амжилттай карьертай бол би бол Денис Шрёдер бол алдрын тахим. Тэгээ нэрлэгдэх юм бол яг уу яг нэг зодог тайланд нилээн мартагдж байгаа үедээ л би бол нэрлэгдэх байх гэж бодод шүү дээ. Тэгэх бах. Дахиад нэг 5 биш одоо нэг 10 жилийн дараа ч юм уу те нөхөр зодог тайлаад. Тэгэхээр ирээдүйд хэрвээ Денис Шрёдер алдрын тахимд орох юм бол хамгийн түрүүнд би хийсэн шүү. Шрёдер шигшээдээ магадгүй Новицкигоос давтсан баг. Яг шигшээгээ. Тэг яа тэгэхээр Новицки ч ерөөсөө бас л Европын аврагт нэг хүрэл тэгээд юун дээр дэлхийн авраг дээр бас нэг мөнгө илүү хүрэлтэл юм байлээ шүү дээ. Тэгээ Шрёдер бол давтсан баг амжилтаараа үн цэнээрээ мэдэхгүй байна те нэг германчууд нь өөрсдөө яаж байгаа юм. Германчууд нь гэхдээ германчууд гэлтгүй ер нь европчууд нь бол тэр Шрёдерт бол жоохон рейсист хандлагатай л юм билээ. Шрёдер чинь өөрөө сая Европын аврагын өмнө айгу гунигтай юм яриа зү те. Би одоо ингэж амжилт үзүүлчихэд огт ер нь баг хайрлагддаг уу гээл те. Ярьсан байсан шүү дээ. Намайг харуулахаар морхоо. Нэг тиймэрхүү юм явсан. Гэхдээ Денис Шрёдер энэ Европын аврагт заавал төрүүлэх хэрэгтэй. Хичээж л ер нь бол одоо кейс нэж байгаа те. Гэхдээ яг сүүлийн яг FIBA-гаас хойш яг Олимпийн Европын аврагт дээр бол нэх өмнөх байсан шиг бол бүр амар нөлөөтэй байхгүй байгаа тийм. FIBA дээр бол амар байсан шүү дээ. Одоо ерөөсөө ганц тэр юу Америк гэдрийг чи хорыг утгаж хайсан юм шүү дээ. Тэгэхээр одоо Денис Шрёдер бас гоё. Тэгээд мэдээж Франц Вагнер Франц бол үнэхээр гоё. Иргэжил бол Батны All-Star зүтэй Вагнер. За одоо тэгээд нөгөө одоо бид All-Star-ийн форматыг ярьж байна. Нейсмит рүүгээ орох юм уу эсвэл All-Star-ийн юу All-Star руу шууд орчих одоо. За. Тэгээд All-Star-ийн формат яг 6 сарын ихэр бол одоо дэлхийн багийн эсрэг Америкийн баг үзнэ гэдээ бол зарлагдсан. Тэрний яг дараахан буюу одоо саяхан шин дөрмөн зарлагдаад энэ баг бол 3 одоо 24 тоглогч сонгогдоод 3 хуваагдахтаа 2 нь Америк, 1 нь дэлхийн баг гэдэг. Тэгээ ер нь бол яг хуваагдана гэсэн. Яг одоо нөгөө уламжлалт ёсоор 24 тоглолтоо сонгоно. Гэхдээ 12 нь Америк, 16 нь Америк, 16 нь 8 нь Европын тоглогч шүү дээ. Европын олон улсын тоглогч. Тэнгүүд надад бол жоох хэцүү санагдаад байгаа байхгүй. 8 болгочоор 12 байсан бол ингээд тоглогч. 8 гингүүд одоо яг нөгөө амар тавчин байгаа шүү дээ. Амар тав байгаа. Тэгээ араас нь Сингүүн химмин Вагнер. Тэгээ Вагнер тэгээ нэг нь хийм бтэ.
Тэгэл баг дүрчдэг байхгүй. FDA ч юм уу те. Гобер ч юм уу те эсвэл Гобер ч юм уу те. Тэгээд хэлсэн санаад байна. Би нэг харсан чинь ер нь FDA гобер мөбөрлөө ойртохгүй юм шиг үлээ ер нь. Тийм үү. Тэгээд одоо имбит ч юм бас хаана орж тоглох юм те бас. Америк шүү дээ. Одоо Америк яаж явах тийм. Тэгээд тийм кат ч одоо Америкт орохгүй байхгүй юу? Кат ч тэгмүүд айгуу дэвшилчихэж байгаа байхгүй шууд. Цэнгүү өдөртөө нэг ранк болоод ороод ирж шүү дээ. Тэгэхээр бас энэ тэгэхээр зүгээр 12 бас энэ зүгтээ амар фэр санагдаж байгаа. Яг гэх юм бол 12 байх юм бол Америкийн пул ч амар том шүү дээ. Олон улсыг бодох юм бол. Тэгэхээр амар Америкийн тоглолтод маш тийм шудраг бус байхгүй те. Ер нь бол 12 тоглолт орно гэдэг бол маш хэцүү шүү дээ. Тий. Одоо нөөмө Трейанг, Дэвин Бүкер мөнгөрч бүр ингээд бараад тахчих болчиход байгаа байхгүй. Тий. Остин Ривс мэс бол бүр барагдахгүй тий. Тий. Амин топсон гэдэг бас явагдаад байсан. Тий. Одоо энэ өөрчлөлт зэ. За санал асуулах нь аюу сонирн болчихоо тий. Яаж санал асуулгаа заах юм тий. Одоо юу гэх дэлхийн гингүүтээ шууд одоо дэлхийн бүл гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээрээ нэг санал асуулгаагаал шууд 5 тоглогч нь гарааны 5 та үрэх юм уу? Тэнгүүтээ Америкийнх дээр бас ихний 10-ыг үрэх юм уу? Тэ тэр аюу сонир. Тэнгүүтээ багаа яаж хуваах юм гээд. Одоо бүх оддын тоглолт яагаад жилээс жилд онцгой болоод байгаа шалтгаан тоглогч нар ямар форматад тоглож байгаа биш хожоод яах юм гэдэг чинь баггүй. Яг хожиж яах юм гэдэг. Тэ? Ерөөсөө тэр асуудлыг огч шийдэв. Инсентив яах. Одоо бол яг зүгээр ийм дэлхийн Америкийн ялгааг харуулсан л гэдэг нэг юм хүсэл зорилгоны л доор байна. Зүгээр ийм тийм үзэл бодлын доор байна, тий. Одоогийн байдлаар. Ер нь бол одоо нэг улсынхаа нэг бахархлын төлөөлөл тоглож байгаа гэсэн үг байхгүй юу ер нь бол. Тий. Тэгснээс яг тэгээд хоцсон нь ийм тимийг даваа талтай байлна гэсэн юм одоохон тал гараагүй л байна. Дээрэс нь энэ гурван багч ингээд хоорондоо одоо 1-2-тойгоо тоглоо, 2-3-тойгоо тоглоод 3-1-тэйгээ тоглоод. Тэгээ баг ингээл дуусчих юм шиг л шүү дээ. Тэгээд хоёр хожицсон нь бол шууд тэгээд авраг нь болно гэсэн үг. Яг зөв гаргалгаагаа олохгүй л тий. Тэг яг харъя. Тэг яг зүгээр бас тэг өнгөрсөн жилээс гоё болох байгаа. Өнгөрсөн жил чинь бүр үнэхээр удаа болсон шүү дээ. Йоо. Арайд энд болсон. Тэгснээ тэр нэг руки нарын баг магийг оруулаа. Бүр доромжлаа хэцтэй. Тэгснээл тоглолт болж байсаа гидл энд нэг TikTok ч гарч ирээс бала юм ийгээ. Энд яста нэг чак мак ч загсны хувцастай ингэж мэн. Тэгснээ Кевин Харт гарч ирснэ баах юм яриа. Тийм сонь жоок тэр нь бүр явахгүй жоок мөн тий. Шакчи яг л порно старын жүжигч шиг харагдчихна марагч тэгээд. Өнгөрсөн жилийн хөл үнэхээр одоо буцааг амаадаг хамгийн суух. Тэгээд нэр тоглолтуудыг зүгээр ингээд баг мартсан шүү дээ. Хин MVP авсныг ч баг мартчихээ сүултээ ингээд. Стеф авах нь авсан л та. Гэтэ яг яаж авсныг ингээд мартчихж байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө нэг тентгийн дөрвөл чинь бүр амар удаан яваад. Тэгээд нөгөө тоглогч чинь бүр хөрөөд тий. Тэн чинь балаа юм болсон. Яг гоё явж яхад нь. Тэгээд ядж байгаад оноо нь 25% оноо төлөө. Харин тий. Тий. 25 ядаж 50% байхгүй. Сонио. Тэгэхээр яг өнгөрсний жилийг бодвол гайгүй болох байх. Гэхдээ мэдхгүй би бол зүгээр. Тэ яг NBA All Star-ыг бол аврах юмыг бол ерөөсөө харахгүй байна. Нөгөө илээд болж байгаа гэдэг нь гоё юм да. Дараа жил. Тоглогчд дом аренад болж байгаа. Яг гоё формат оруулж иргээл. За би шагналын сантай нэг эсрэг тор юм орё гээл. Тэрийг нь тоглогчд нь дэмжиж мэмжээ те. KD Medi бол тоглоё л гэдэг хэлсэн шүү дээ. Тийм. Тоглогчд өөрсдөө яг KD Medi чинь өөрөө нөгөө нэг бүх оддын формат, бүх оддын оргил үед өөрөө байсан хүн чинь өөрөө бас санаж байгаа л та. Одоо өөрийнх нь карьер дуусгад өгч штэ. Тэгэнгүүт чинь энэ тайзан дээр дахиж гарч ирэхгүй байхгүй юу? Зодог талиал дахиж гарч ирэхгүй. Тэгтэл энэ бүх оддын гэж гоё 7 хоног бүх оддын том тайзан дээр лигийнхаа шилдэгүүдтэй юм гоё өнгөрүүлмээр байдаг. Лигэнд тэгсэн чинь юм гаж юм зохион байгуулад байдаг те. Тэгэхээр ер нь бол энэ хөгшиж яваа тоглолцснор болгосноор жоохон тэнэгэл байгаа. Та дэвд одоо хамгийн сүүлд үзсэн хамгийн гоё олцтар хэзээ оных вэ? Хэдэн оных вэ? Нэр юу юм бэл? Би бол одоо хамгийн сүүлд санаж байгаа нь одоо Чикагод болдог нөгөө Кобигийн дурсгал зориулдаг. Тэр бол тоглолт нь бол гоё болсон шүү дээ. Тэгсэн тий. Тэр бүр яагаад нөгөө нэг Леброн орсон чи Янас зүрж блоктаал. Тэр бүр тэр сүүлийн нэг 5 оноо авах гэж бүр алаан болсон шүү дээ. Кайл Оври чи зуурч алдаа хийгээл те. Драфтгийн эхний 2 жил шүү дээ те. Эхний 2 жил. Драфтдаг эхнийх бас гоё. Тэр илээд болдог. Тэр яг Леброн өөрөө ингэж драфтлаад нөгөө нэг өөрөө сүлд хамгаалаад бүр нэг тэр нэг шидэж байгаа нөхөр төр 3-4 үлээ очиж хамгаалж муугаалаа тий. Яг драфт тэр бас гоё. 2 жилийн бохот бол айгүй гоё болсон. Тий. Тэр Чикагогийн тэр улаан аим цэнхэр өмсгөлтэй тэр бол айгүй гоё болж исэн.
тоглолтын ч гэсэн. Одоо ингээд Team LeBron, Team Steph гэдэг ч юм уу тэр драфтын үйл ажиллагаас их гоё болдог шүү дээ. Тэр би нэгээ драфтлаа тий. Тэгээ онлайнаар драфтлчдаг байсан шүү дээ. Тэр нэг сүүлд нэг яг талбай дээр гарч ирээ драфтлаг тэр жоохон явцгүй байсан. Тий. Тэр чинь өмнө ярьсан л юу лээлсэн л та тий. Тий. Яг тэр драфт дээр нэг асуудалтай байдаг тий. LeBron сонгоод, Giannis сонгоод, дахиад LeBron сонгоод, Giannis сонгоо яваад байдаг тий. Ингээд LeBron, Giannis, LeBron гэж явахгүй тий. Ингээд Snake шүү. Гэхдээ яг хөө тэнгууд нөө нэг сэлгэн дээрээсээ Giannis төрүүл сонгож байгаа юм л. Гэхдээ ингээ гараан дээр нь хамаг даваа талыг авчиж байгаа байхгүй нөхөр. Тэр нь LeBron-ы багч одоо 23 он хүртэл ялагдаагүй явжлаа шүү дээ. Тийм шүү дээ. Embiid нэрээ All Star-ын тоглолтоор нэг шojиж үзээгүй шүү дээ. Энэ жил одоо яах юм? Заавал гэдэг. Гүнэрээ Embiid амирын заяагүй байхгүй юу? All Star-ын тоглолтоор тоглож. Тэгэхээр та юу харсан вэ? Филигийн сошиал медиа дээр үе Embiid ч айгүй ингээл бэлтгэл хийгээл дундаа шидэл зөө. Пол Жорж тэр төмөр өргөж өгөөл. Би ч ээж кофч тэнд бүр ингээл хорд морд хийгээд амар сүртэй видео татцсан л шүү дээ. Тийм үү? Эхлэхгүй шүү дээ. Мэдхгүй яа. Пол Жорж тренинг камп мэпт нь боломжгүй гэдээсэн мэт. Пол Жорж тэр төмөр өргөцсөн явж байлаа шүү дээ. Аа наач зүгээр подкастны бичлэг ах уу. Гэхдээ мэдгүй Embiid бол үлрэлийн одоо яг оф сизны турш яг асуудал гаргаж байгаа бас нэг хүн байгаа шүү дээ. Яг хөлн бүрэн идгээгүй яг тоглох гэсэн чи ингээд байна хавтаад байна бла бла гэд. Мэдээж нөгөө нэг хамгийн сүүлд үтсэн гоё бөхөд гэж асуусан болохоор л яаж байгаа. Мэдээж 16 оны бөхөд хамгийн гоё нөө. Тэгээ хамгийн сүүлд үтсэн нь биш. 16 оноо. Тий. 16 юу боллоо? Zach Lavine. Тэр нэг чинь яг Slam Dunk-ийн тэмцээн шүү дээ. Бөхөдд нь ч сайн гоё болсон шүү дээ. Бөхөдд ч яг нөгөө нэг Kobe-гийн сүүлийн сонголт гээд нөгөө LeBron Kobe хоёр чи бие бинэ. Яг тоглолт нь бол тэр чинь West бүр алаад дуус 140 мөч. Үгүй тэр чинь юунууд нь амар гоё ихгүй. Одоо яг моментууд нь нөө. Моментууд нь талбай дээр гоё chemistry амар гоё. Яг тийм нөө. Яг тэр үе чи Wade May тийм юм буу. Томчууд шүү дээ. Dunk Mank гэж байлуу те баг. Байгаагүй лөө. Тэгээд яг тийм комент орж ирж байгаа бис уншчихлаа. 16 оных яасан юм аасан гэж бичээ. Энэ жилийн зүгээр бөхөдийн нэг зүгээр сонирхолтой бас тийм зөв юм энтүү домд болж байгаа, элейд болж байгаа. Тий. Одоо хамгийн шин орчин үеийн шин. Тэгээд одоо энтүү домны эзэн мэдээж Стив Болмор болон түүний одоо гол тоглогч Kawhi Leonard-ийн асуудал их гараад. Сүүлийн 1-7 хоног тэгээд. Тэгэхээр тэр бас нэлээд бас сонирхолтой байхгүй тий. За тэгээд тэрнлүүгөө баг шууд орчтой юм уу? Тэгээд танаа X тоглогч чинь X хөгжөөнд дэмждэг тоглогчийн одоо асуудал руу ороод явцгаая. Тэгээд өнөөдрийн дугаарт тэгээд хүлгэн маань бол ер нь тэр яг мэдээллий дээр бол нэлээд олон төрлийн пост хийж байгаа харагдсан. Одоо сүүлийн үед хараад байхад жоохон намжчихлаа. Тэгээд хизээ бас яг хариу гаргах нь одоогийн бодлоор тодорхойгүй яваад байгаа шиг байна. Тэ? Адам Силвер болон багийн эзэдийн нүгээс. За ер нь бол яг юу болсныг бол манайхан бүгд л мэдсэн баг. Тэгээд ялтах хэдэрч подкастаараа ярьсан байгаа. Тийм үү те. За тэгвэл тэрийг нэг тийг дэлгэнгүй яриад байх уу. Гэхдээ ер нь бол өнөөдөр урчин NBA-гийн туузын урал болсон. За туузын урал гэдэг бол мэдээж NBA-гийн 30 багийн эзэдүүд цугларч одоо NBA-гийн боссууд гэсэн үг шүү дээ. Цугларч одоо ирээдүйнхээ талаар болон их улирлынхаа талаар ярилцсан баг. Тэгээд тэр нь бол угаасаа ярилцах тийм хурал нь бол аль хэзээ зарлагдсан байсан. Ер нь бол Kawhi асуудал болохоос уусаа болох ёстой л да сарын өмнө тий. Тэгээд урчин чинь туузын урал дуусаад хин Адам Силвер хэвлэлт ярьслаа өгсөн. За тэгээд тэн дээр бол яг би өнөөдрөөс ажил ихтэй байсан учраас нэг тийм нарийн мэдээллүүдийг л авч чадсангүй. Гэхдээ тэрэн дээр бол Адам Силвер бол хэрвээ ямар нэгэн одоо яг тийм одоо баримт 100 тэ баримт байхгүй л бол ер нь бол шийдэхэд бол одоо маш тийм хэцүү юм нөхцөл байдал гэсэн одоо тийм яриаг бол өгсөн байсан тэ. Ер нь яг энэ одоо MB-гээс тийм мөрдөн байцах одоо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэхээр тэрнэгтээ ер нь бол хэдэн сараар үргэлжлэх юм шиг үлээ. Ер нь бол ойр дойр нь болоогүй. Тэгээд би бол зүгээр энэ дээр бол ямар нэгэн тийм одоо баталгаатай нотлогоо гэл олж авна гэж бодохгүй. Тэгэхээр би бол Kawhi болон Clippers бол шийдвэрлэхгүй. За магадгүй шийдвэрлэх юм бол нэг хэдэн доллараар 4.5 сая доллар гэсэн нэг юм явуулсан юм шүү дээ. Драфтын 2 дугаар дөрөв гэх ч юм уу. Ийм л тийм
зөөлөн шийтгэл бол байх болов гэж бодож байна. Тэгээд ер нь яг энэ дэр нөгөө нэг юм 2000 онд чинь тэр нөгөө Joe Smith-ийн хэрэг гэж байгаа шүү дээ. Миннесотод яажсэн тий. Тэр бол одоо яг тийм бичиг цаасан дээр ингээд заазуу болоод гараа шиг зурцсан. Тэр нь илчлэгдсэн байхгүй. Тэгэхээр энэ бол одоо баримт нотлохоо 100 байгаа юм байна. Тэгээд тэр чинь нөгөө тухайн үед яасан. Яг тухайн үедээ баг дүнтэй гэрээ хийгээд дараа нь биеэр өндөр дүнтэй гэрээ хийн шүү гэдэг тийм бүр ингээд албан бичиг одоо гэрээ контракт гэж хийсэн байсан байхгүй. Харин энэ дээр бол тийм нөгөө нэг гэрээ контракт байхгүй. Дээрээс нөгөө одоо 3 дахь компани Aspiration гэдэг одоо энэ мод үржүүлгийн те одоо нүүрс төрөгчийн одоо хийн одоо тийм компани бол байгаад байгаа. Тэгээд тэр компани scam компани тий. Тэгэхээр тэр компани дундуур нь орж ирээд яатсан болохоор одоо нөгөө нэг яг одоо барьж аваад за мөнгө өгж авалтсан чи энэ вэ шүү гэдэг тийм бол ерөөсөө нотлохоо баримт бол байхгүй байгаа юм шиг байгаа. Тэгэхээр ер нь бол би бол энэ хэрэг болд ингэж явж байгаа л тэгэл ер нь бол нэг шийдвэл нэг жоох юм шийдгээл өнгөрөх болов гэж бодож шүү дээ тий. Гэтэ яг нөгөө мөнгө өгөлцөж авалтсан нь үнэн гэсэн. Гэтэ гол нь яг тэрэн дээр нь юу байхгүй байгаа байхгүй. Яг тийм гэрээ контракт байхгүй гэдэг байгаа. Мөнгө өгөлж авалтсан гэдэг нь юу гэж авлаа? Одоо нөгөө Kawaii юун дээр одоо угаасаа тамга тэмдэг нь байжсэн гэдэг байгаа байхгүй юу? Юун дээр сонсохдоо. Тэр нөгөө Aspiration гэдэг компани бол одоо юу гэдэг? Тийм Kawaii-тэй гэрээ хийцэн гэдэг байгаа байхгүй тий. 4 жилийн 28 сая доллар. Тэгээ Kawaii чинь тэрийгэ авчаад араас нь бишээ тэрнийхээ талыг авчаад араас нь яасан ч илүү нэг одоо нөгөө такс бичээд өгчтэй шүү дээ. Тиймэрхүү байдлаар авах тохироо хийгдсэн байсан гэдэг. Би явуулсан шүү. Тэр нөгөө Pablo Torre гэдэг анх одоо энэ юг гаргаж ирсэн одоо тэр 90 сурчлах сэтгүүлж байгаа. Тэрний подкастыг үзэх юм бол бүх юм боломжтой. Тэр бол амар баримт нотлоготой Aspiration компаниас 7 одоо ажилтан энд ярилцлага өгсөн. Тэгээд тэр тухайн 7 ажилтан бол Kawaii одоо энэ цалингаас гадуур мөнгө одоо манайхаар дамжуулж өгсөн гэдэг үнэ гэдэг тийм бүр баримт нотлоготой юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр харин тэрийг нь одоо яг лиг одоо шалгаж одоо үзэж байгаа. Тэр нь бол нэг өөр компанитай холбоотой болчихоор нэг лигт бол хамаагүй болчих гээд байгаа юм шиг байлээ миний ойлгосноор. Яг зүгээр Clippers гэдэг багаас биш өөр зүгээр тэр юм Aspiration гэдэг компаниас гарцсан гэдэг утгаараа шүү. Тэгэхээр нөгөө нэг хамгийн зөв нь юу байгаа байхгүй. Хин Steve Ballmer 50 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэнгүүд нь яг дараа нь хин тэр Aspiration тэр 50-аас чинь 50-ыг чинь Kawaii өгөх байхгүй юу? 28-ын одоо тэр гэрэн дээр оруулангуудаа үлдэгдэл 22-ын такс хэлбэрээр одоо нэг чек хэлбэрээр гэдгцэн байсан юм шиг. 28 нь яг шууд авна, 20-ыг нь хувьцаагаар. Тийм, хувьцаагаар тийм. Тэнгүүтээ үлдэгдэл нь яг тэр дундын юм уу болоод явчихж байгаа хөө фимиг болоод явчихж байгаа. Яг ер нь бол ийм таймлайны хувьд л ийм заяа. Ер нь бол энэ чинь 2021 онд болсон үг байхгүй 2021 оны намар болсон. За эхлээд Steve Ballmer 50 сая долларыг хөрөнгө оруулалт хийсэн Aspiration гэдэг компани. За тэнгүүд Aspiration компани яг сарын дараа нь буцаад Clippers-т 300 сая долларын sponsorship deal хийсэн. За энэ болохоор Intuit Dome-д өөрийн одоо брэндээ сурчлуулна гэдэг ийм deal байхгүй. Тэнгүүд нь яг тэрний сарын дараа Kawhi Leonard KL2 Asper лөө LLC буюу тийм компани яатсан байгуулсан заяа. Тэнгүүд яг тэрнийх нь 2022 оных нь хавар Kawhi Leonard болон Aspiration 2 4 жилийн 28 сая долларын гэрээ хийсэн. Тэр нь болохоор одоо тэр нь брендинг гэрээ гэж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь болохоор бүр ийм гэрээ нөгөө нэг ямар нэг ажил хийх шаардлагагүй зүгээр л мөнгө авна. Ер нь бол жилийн 7 сая тий. Жилийн 7 сая долларын мөнгө авна гэсэн ийм одоо гэрээ хийсэн. Тэр компанитай нь бас холбоотой ингээд айгүй болоо одууд модод байгаа байхгүй. Гэхдээ тэр нь одоо реклам сурчлагаа ингээ хийцэн. Kawaii дээр болохоор ерөөсөө тийм баян байхгүй байгаа байхгүй. Зүгүүн ард. Тэр яг подкаст үзэхээр амар зүгүүн. Тэр өмнөхөр бас зүгүүн подкаст болсон. Тэр Pablo Torre-ийн подкаст. Тэн дээр Robert Downey Jr. байгаа. Тийм. Orlando Bloom байгаа. Тэр хин байгаа? Drake байгаа. Тийм. Тэд нар ч юм болохоор яг ингээд реклам ч юм уу нэг юм юу твит дээр постлол яг яатсан гэдэг байна. Kawaii дээр ерөөс тийм байхгүй. Ер нь бол нь шүү дээ. Robert Downey Jr. бол өөрийнх нь рекламыг тоглосон. Robert Downey Jr. тэргүй ингээд юм нэг ой модын дунд ингэж явж маавал. Тэгэл өөрөө ингээд наррат хийж мэйгээ. Тэгж байгаа байхгүй. Тэр бол одоо нөгөө нэг өөрийнхөө нүүр царайг борлуулж шүү дээ. Борлуулж байгаа байхгүй тий. Тэгэхээр гэхдээ одоо хамгийн зөвүүн заяа. Kawaii мөнгөнд бооч 28 сая доллар. Тэнгүүд одоо Orlando Bloom энэ химэн
Роберт Дауни Jr, Drake гэдэг одоо энэ том одод байгаа байхгүй. Эдний заяа бүгдийнх нь мөнгө нийлээд Kawhi 4-1 ч хүрэхгүй гэж байгаа. Тэгэхээр энэ Kawhi 28 сая доллар гэдэг бол бүр дэндүү их одоо сурталгааны юм гэрээ бол байгаа. Гэтэ Kawhi өөрөө юу ч хийх. Энэ 4 жилийн турш. Тэгэхээр мөнгө угаалтын бас юм байж гэж хардаад байгаа юм л та. Яг зөвхөн тоглогч авсан гэхээс илүүтэйгээр Kawhi гэдэг нэрийг ашиглаад цаагаараа гэд. Тэгээд энэ дээр чинь бол одоо юу гэдэг нөгөө нэг одоо юу орж байна? Анкл хэм блэ? Нөгөө нэг авгаах нь Kawhi авгаах. Тийм эдний сайн танилах байгаа гэдэг. Денис. Тий. Анкл Денис гэдэг нөхөр орж байна. Энэ бол бүр их даварсан нөхрөө. Ер нь бол 2019 онд нөгөө Торонтогоос яваад одоо бүх багуудтай уулзахад багийн хувьцааны юу юм уу те тэгэл ингээл хувийн онгоц тэгээд эдлэн байшин гэдэг ч юм уу ингээд даварцсан. Тэгээд дандаа нэмэлтээр ийм юу гэрээнүүд асуудаг те одоо сурчлагаа ийм бизнес юу юм уу гэж. Тэгвэл нөгөө Торонтогт хил гарсан шүү дээ. Торонтогийн нөгөө хоккейн багаас хувьцааг нь авна те гэсэн юу шиглээ бүр амар даварцсан. Тэр тэгээд Kawhi-ийн зүй албан ёсны агент биш. Агент нь Kawhi агент өөр агенттэй. Тэр л нэг нөхөр гарч ирээл за дүүгийнхээ өмнөөс ийм юм ингээл ер нь их даварцсан нөхөр. Тэр ер нь хамгийн ер нь бол бодлооны эзэн шүү. Ер нь бол Kawhi-хээс илүүтэйгээр тий. Миний нэг өмөрж байгаа өмөрмөр айдж байгаа үнцэг байгаа шүү дээ. Нөхрөл тэнд хамаг юм бодлуулж байгаа. Kawhi гэдлээ бол ичнээ мэдэн шүү дээ. Тий. Зүгээр утасны home screen хардсан ингээд коридороор алхаж идэг хүн шүү дээ, тий. Юу ч ямар ч notification ямар ч аппликейшн ороогүй зүгээр л home screen ингээ хараа алхаж идэг хүн, тий. За амжилт гэдгсэн чинь тоглолт руу орох. Ер нь бол өстой тоглолтноос өөр юу ч өөрт нь сонирн биш. Одоо өөрт нь сошиал хаягч байхгүй хүн шүү дээ. 21-р зуунд супер од байж ш, тий. Сошиал хаягч хүн. Тэгэнгүүт миний бодож байгаагаар бол зүгээр л нөхөр бол угаасаа л нэг юм дөнгөж оюутан болсон хүүхчиг бүх насаараа л тийм явж байгаа. Ингээ юу ч мэдэхгүй ингээд ингээд явж идэг. Тэгэл тэнд ахна гэж нэг юм Монгол кинодаг юм авгаан нар шиг тийм ингээд юм оюутан болж ирсэн охин дүүгээ ингэж агаад хамаг юм ингээл яадаг ихч нар шиг тийм яг нэг тийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Ер нь ашиглаад минь одоо ингээд чи ингэх байхгүй нөгөөдг нь мэдэхгүй ингээл тэг гээл тийм. Тэгэл яг нөхөр ашиглуулсан баг. Энийг би тэгтээ яг тэгсэн гэж хэлж байгаа юм биш. Зүгээр л өнцөг шүү. Тэгсэн байх гинэ. Тий, одоо нэг юм үзий ядагчд бол Kawhi ингэсэн байна. Энэ ойлгомжтой шүү дээ. Батлагдаагүй юм тэгж ярьж байгаа. А би ч гэсэн батлагдаагүй юмыг тэгсэн бах уу гэж ярьж байгаа тий. Эндээс тэг авах гэх юм хоноор. Тэгэнгүүт ер нь бол бараг энэ талаар Kawhi мэдээгүй ч шүү байна. Тий, ер нь одоо тэр юу одоо тэр мэдээгүй эсвэл бүр сайн ойлгоогүй ч шүү байна. Яг Kawhi гараас байгаа юм л да. Гэтэ тэдний зүгээр ах нь ирэл инженер гараас зурчих гингүүд зурсан ч магадгүй. А гэхдээ тэр ягаад Uncle Dennis бүр холбогдоод байгаа өмнө гэхээр одоо тэр энэ aspiration компани дампуурж байгаа заяа. Энэ одоо scam гэдэг компани илэрж байгаа. Тэнгүүд нь Uncle Dennis залгаж байгаа гэж байхгүй. Бидний мөнгийг өгөө гэдэг бүр тийм ярьсан гэж байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ мөнгөний асуудлыг нь бол Uncle Dennis нь бол хамаг юм шийддэг. Ер нь тийм одоо бета гэлдэг жинхэнэ хорцтой. Одоо наагуур цаагуур явдаг оо. Тэгээ наашаа цаашаа болгодог оо. Ер нь нэг тийм зөвүүн гарал байгаа. Тэгээд яг дээрээс нөө Pablo Torre-гийн подкастны дараагийн дугаар дээр хин гардыг. Mark Cuban. Mark Cuban энэ хоёр ч цаг гараар ярилдаг. Би тэгнээс үзсэн. Тэгээд Mark Cuban бол яг тэгж лээ. Энэ бол Steve Ballmer бол мдээгүй энийг бол. Тэгээд энэ хамгийн гол асуудал энэ Uncle Dennis гэдэг нөхөрлөл дээр л байгаа. Энэ бол одоо ёстой хорийг хутгаж те тэр aspiration гэдэг энэ scam компанитай ингэж хор утгаж явсан гэдэг. Тэгсэн байлээ. Тэгэхээр магадгүй бас тэгсэн байж магадгүй. Тэгэхээр ер нь бол тэр хамгийн бас гол асуудал нь бол энэ Uncle Dennis гэдэг нөхөрт бол байгаа. Тэгтээ мэдээж Kawhi бас үнийг нь бол тодорхой хэмжээнд мэдээлэл байгаа шүү дээ, тийм. Юу. Тэгээ яг асуудал нь ингээд Kawhi дээр гарч ирэх юм те. Өөр нэг олигтой хүнтэй юм ярьдаггүй юм байсан бол одоо ингээд нэг юм тайлбар хиймээр шүү дээ. Юу ч байхгүй тэгээд дүлийдэн бөрөөл яг явж байгаа шүү дээ, тийм. Ийм асуудал гарсныг мэдчихэж байгаа юм болов уу? Ер нь бол их сонирхон шүү дээ, тий. Тэгэл одоо ямар нэг тайлбар одоо уг нь сонсомоор тий. Одоо эн чин хэрэг толбогдож байгаа тэр Kawhi гэж хүний тайлбар маш чухал шүү дээ. Уг нь бол тэгэл аваач байхгүй байгаа. Гэхдээ Kawhi миний бодлоор бол яг нэг ер нь
яг тэр яг супер од болоод ер нь бол одоо яг 5-2-ын бодоод байгаагаас ер нь бол хамаагүй өөрчлөгдсөн баг гэж би бол хардیں۔ Яа тэгэхээр өөрөө угаасаа л Торонтод үлдэхийг хүсээгүй байхгүй юу. Тэгэл гой газар амьдрий ингээ тгийгэл. Тэгэл угаасаа л илээд ирж хагаад New King-ийн нилээ юм лээ гэл. Амар сурчлагаатай ирсэн шүү дээ. Тий. Одоо тэгэл тэнгууд яг тэр үед жилч бас нэг Леброн эди хоёр нэгжсэн шүү дээ. Тэнгууд Лебронтой өөрөө бас тоглохыг хүсээгүй гэж байгаа байхгүй. Одоо Лебронтой тогломооргүй байна. Ядаж Леброноос илүү Жими Батлертай тогломоор. Леброн дарагдахыг хүсэхгүй байгаа байхгүй. Мань угаасаа эготой болцсон ингээд ирцэн. Тэнгууд тэрэн дээрээс нь ягаал илүү хөрөнгөчил гэж бодсон баг. Ахтайгаа нийлээл. Тэг үгтэй. Тэг гол нь энэ нь цаашдаа энэ Clippers гэдэг франчайзд хор болчих юм бол амар харамсалтай байх гэдэг юм л да энэ франчайзын хувьд. Одоо юу гэдгийг бага унахгүй тулд одоо сүүлийн 10 хэдэн жил сэргээн босголт ерөөсөө хийсэнгүй шүү дээ Clippers. Тэ? Крис Полыг авснаас шинэ баг унаагүй байхгүй. Дандаа хожлын амжилттай. Яалс. Одоо энэ жил ч гэсэн бас гоё бүрэлдэхүүнтэй яваална. Одоо энэ нэг драфт ирэх ч гэсэн энэ баг тайран байхгүй ирээдүйд. Тэ? Тандар руу тавиад туугаад явуулсан юм чаа. Тэгэхээр одоо энэ хохирол гэрээ Кавайс болж гарах юм бол би бол Clippers Кавайсаас эртгэн салаасаа гэж үзэж байна. Салаад энэ хардам бүгднээсээ салаад одоо эртгэн ийм гоё ордонтой одоо том зах зээл ахгүй. Эдрийг явуулсан ч гэсэн залуу од юм уу эсвэл өөр прайм дээр одоо Янс Манс ч юм ирэх боломжтой газар л гэж хараад байгаа. Тэгээ одоо драфт ирэхгүй болохоор хэцүүлтэй ер нь бол 27 хүн хүртэл байхгүй л тий. Тий ер нь драфт ирэхүүд нэг зөөхөн шүү дээ. Тэгээд ер нь бол Биг та санал нэг байна. Ялангуяа Кавай бол тэр 19 онд 10 авснаас хойш за тэрний өмнө ч тэр ер нь бол одоо Спурсээс явахтаа ч тэр тий. Ер нь бол жоохон ирэх юм байна бол нэлээд бас дээшилсэн тий. Одоо юу гэдэг Леброны хэмжээнд очих үз. Магадгүй Леброноос ч илүү их юм байна. Леброн бол маш тийм low maintenance стар байхгүй бас. Ер нь бол ер нь одоо тийм friendship гэжтэй яг ингээл багийнхантайгаа л дандаа хамт явж идэв шүү дээ. Кавай бол ингээд дандаа л хувийн онгоцоор явж исэн гэж байгаа байхгүй. Тэгэл нөхөр тэгэл яг тоглохгүй өдрүүдэд тэгэл бараг заагаад өгчдөг. За энэ тоглолтод орохгүй марахгүй гэл те. Тэгээд ер нь би ингээд бодоод үзэнгүүд Кавай Леонард Clippers яг юу ийсэн та хоёрын хувьд ингээд яг тэр хүлээлтээс ингээд хүлээлттэй ирсэн шүү дээ. Одоо аврах зомбусын финал үү те. Тэг тийм легаси бас байхгүй байгаа байхгүй. Байхгүй. Ямар ч легаси байхгүй. Тий. Одоо тэнгууд би ингээд бодгонд энэ үнээс эртгэж салах хэрэгтэй юмуд ингээд Clippers-ийн Kawhi-д тэгэл дахиад найцсан ивэрэл байгаа даа. Бүсийн аргын төлөө гарсан л те ер нь бол. Тэр нь тэгээ Kawhi өөрөө тоглоогүй шүү дээ. Тий. Kawhi байвал найд нь л да ер нь бол. Тэгэл яг уу. Тэгээ одоо 2025 онд найдар өгөх хаа. 15 он байсан бол би найдах гэсэн баг. 18 ч юм уу. Тэгээ одоо Kawhi биш байлаа гэхэд одоо дараа жил Kawhi-с илүү найдах хүн байхгүй л те. Тэр одоо ялч байхгүй хөрх юм. Kawhi даал найдаж. Ер нь л яг гэхдээ 19 онд одоо тэр Clippers-ийн гаргасан шийдвэр одоо Kawhi-г авахын тулд юу ч бүх юм хийсэн байгаа шүү дээ. Ер нь бол. Тийм. Тэгээ бүх юмыг хийгээл PG-г авчирсан шүү дээ. Тэгэхээр тэр бол би бол тухайн үед бол буруу биш. Ер нь бол all-in хийж байгаа гэсэн үг. Ягаад гэх юм бол Kawhi бол team амар тоглох байсан байхгүй. Яг 19 онд бол. Тийм. Өстө нөгөө нэг мандцсан те авраг автсан. Одоо лигийн шилдэг 3 тоглогчийн нэг гэх юм уу та. Тийм шүү дээ. Бараг 2 ч юм уу те. 2019 оны Kawhi бүр ингээд айхтар ер нь бол тэр Торонто өстө нуруунд дээрээ чирэл авраг авсан шүү дээ. Тэгэхээр тэр бол аргагүй шийдвэр байсан. Гэхдээ Kawhi-г одоо тэгж гэмтэж тоглохгүй байна гэдгийг бол мэдээж мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо харамсалтай ер нь бол. Одоо эн чинь одоо яг ингээд хүмүүсийн бодож байгаа шиг гэх юм уу асуудал нь ил болоод нотлогдоод ингэчих юм бол Kawhi-тэй хийсэн гэрээ шууд Clippers-ээс болж шүү дээ. Яг болиулах уу? Тэгж лигээс шууд тим амар болиулах тийм 3 жилийн гэрээ биш дахиад 2 жил байгаа зү тэ. Үгүй ер нь бол яа штэ. Ер нь бол одоо тэгээд ямар шийтгэл оноох нь бол тухайн үедээ шийдэн штэ. Гэхдээ ер нь бол штэ. Одоо Стив Болмерийн зүгээр Стив Болмер ч ярьслага өгсөн штэ. Романо шилбэрэнд. Тэн дээр бол Стив Болмер бид нар юу ч мэдэхгүй. Юу ч мэдэхгүй л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэнд бол би бол Стив Болмерыг бол тийм баримттай байж тэгж өөрийнхөө нүрээр юу ч мэдэхгүй гэд байгаа гэдэгтээ бол санал хэлэхгүй. Стив Болмер бол дэлхийн хамгийн баян хүний нэг те. Одоо 10 шилдэг 10 баян хүний нэг шүү дээ. Хамгийн 6 баяны нэг. 6 ч үлээ тий. Эхний 10 дотор л байд. Сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагчийн нэг те. Бүр тэр хүний майнд ухаан бол бүр ингэ дэндүү амар байгаа байхгүй. Тэгэхээр би бол тэн дээр бол нэг тийм за хийсэн бол баримт нотлоогүй л хийсэн байгаа. Баримт нотлоог устгацсан байгаа. Яг гоо тэгээд юм уншиж сонсохоор
тэр 3 дахь компани орж ирж байгаа болохоор ер нь нотлохдохгүй юм шиг болчихсон. Ер нь тий. Одоо өмнөх кейс чинь бол яг хоорондоо байгаа хоорондоо гусцсан юм байл шүү дээ. Ширээнээ өөр явж байхад зураг авцсан юм байл шүү дээ. Тэр бол тий. Сайхан гараад хоорондоо гусцсан юм байл шүү. Тэгээд яг зүгээр яг өмнө кейс нь шууд гэрийг нь цуцалсан болохоор одоо яг тэрнгүүрээ бодонгууд энэ нотлогдвол харин Кавай ингээд чөлөөтэйг тулчих юм байл л тий. Тэгэхээр Clippers гэдэг багийг алангуудаа бусад 29 багаа дэмжиж болчихж байгаа байхгүй наатах чинь. Кавай чөлөөтэйг тулах юм бол тэгэл зүгээр mid level exception өгөөл ямар ч баг авахыг хүснэ үстэй. Тий. Тэр харин тий болохгүй л тий. Болохгүй юм байл л дээ. Ер нь бол одоо ийм байхгүй. Одоо Солос кинон дээр одоо ингээд нэг Бакусны саунд ингээд амар их мөнгө хийгээл өгдөг штэ. Тэрийг нь багадгүй нэг камер ингээд зураг мөгийг авт. Тийм бол байхгүй. Дээрээс нь одоо юу гэдэг юм. Бакусны саунд хийгээд өгдөг штэ. Солос кинон дээр. Тийм ээ тий. Эсвэл нөгөө нэг одоо жишээлбэл юугаа крипто койноор тий. Одоо блокчейн технологиор NFT-гээр хийчих юм уу тий. Блокчейн технологиор яг ингээд баримттайгаар Кавай данс руу энэ Стив Болмороос мөнгө орсон гэдэг тийм бол байхгүй байхгүй. Тэгэхээр амар хэцүү. Ер нь бол энэ бол би бол шийдэгдэхгүй л гэж харж байгаа. Ер нь ч тийм лигийн хүрээллийг харах юм бол ер нь бол тийм байр суурьтай бол байлаа. Жилийн 7 сая аваад үсттэй. Тийм амар тий. Гэтэ одоо яг бодоод үзэнгүүт мань үчин бол энэ жилийн 50 саятай л тоглогч байлаа шүү дээ. Одоо бараг 60 марыг авч байгаа тий. Энэ л 50-д явж байгаа. Тий. 7-оо нэмэлж харуулаад. Тий. Тэгээ бодонгууд нөхрийн бас олж байгаа орлого тэгэл хилээд ирсэн endorsement амар байгаа байхгүй. Леброноос бол дандаа л өндөр явчихсан байгаа. New Balance гэрээтэй. Тий. Насан туршийн гэрээ илүү тэр чи бараг. Тэгээд тэр чинь нэг сонин бүүз гарах чинь. Хүн юу н авч өмсөж тоглолт юм уу ч гэх шиг. Тэр гэрээ нөгөө Кавай зодог танилаа тэр бүүзийг нэг хүн авахгүй болохгүй. Байсан л гэж байгаа байхгүй. Тий. Үзэл бодлоо болоо гэж. Тэг гол нь энэ асуудал нь бас яг багийнханд нь яаж нөлөөлөх нь те Clippers-ийн уур амьсгалыг бас яах нь бас тэрээ сонирхолтой. Одоо жишээл энд чинь бас том толгойтой хүмүүс зөндөө ирсэн байгаа шүү дээ. Хардан байна, CP байна те. Кавайг яах нь уу? Тэгэд нэг нөхөр нь бас ингээд тусдаа мөнгө ингээд аваад ахаар бас багийнханд нь ямар санагдах нь уу те. Тэр бас сонирхолтой шүү нэрээ. Гэтэ одоо энэ хэрэг одоо ингээд гин буруугүй те. Ингээд гарчих юм бол зүгээр лигтэй юм аюултай. Яг гэх юм бол бусад багууд нь ингэж тэгвэл easy л юм биш тэгэл те. Юунаас гадуур те. Тэгвэл бид нар ингэ хийе л да. Гэдэг ч юм уу тийм. Нөгөө нэг одоо лигийн тэр одоо шудраг одоо тэр нэг системд нь аим аюул авчирч байгаа байхгүй те. Тэгэхээр лигийн тэр нэр хүнд тэр юунд бол маш тийм эвгүүл хард холбоо үлдээхэр л юм болж байна. Тий нөгөө нэг одоо юу гэдэг торгуулаа төлөөлөн кичи гэдэг одоо юу чинь гараад ирчих байхгүй. Одоо энэ Шэймэ чинь 80 саяын гэрээ мэрийг шаардлагагүй болоо шууд 60 хийгээл үлдсэний дэ өөр компаниар дамжуулаад авчих гээл те ирээдүйд тим юм болохыг үгүйсэхгүй байхгүй юу? Одоо Леброн аль дээр оргил үедээ 60 70 сая гэрээ хийхэр хэмжээний тоглогч байлаа штэ. Элемилид ч юм уу те. Тэгэл 50 өрөхгүй л хийдэг байсан. Тэр мэр ч гэсэн асуудалтай л асуудалтай байжлах гэж байна. Харин одоо нэг тийм яг гэрнээс гадуурх бол одоо тухайн хангамж ч юм уу тийм бол мэдээж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг зүгээр энгийн жишээ гэхэд зүгээр одоо багаас одоо тэр тухайн тоглогчийн гэр бүл агент тэгээд дотны найзууд нь хотелийнх нь мөнгийг төлдөг ч юм уу. Эсвэл тэр тухайн тоглогчийг амралтаар нь тэр багийн эзнийх нь амралтын газарт нь очиж амруулдаг ч юм уу. Ийм одоо жижиг сажиг юм бол байгаа байхгүй. Яг гэхдээ дөрмийн дагуу үзэх юм бол энэ ч гэсэн одоо цалингаас гадуурх дөрмийн бус орлого бол. Гэхдээ дөрмийн бус одоо тэр юу байхгүй юу? Тэтгэмж байхгүй юу? Ер нь бол. Яг энэ ямар ч яг Кавай бол ингээл өнгөрөх ухтай Кавай бол Clippers. Яг энэ ил гарч ирж байгаа үйл явдал бол лигт бол мангар том үйл явдал болж байгаа. Одоо энэс чинь эхлүүлээд одоо нөгөө Бранс эдрийг шалгаад эхэлсэн байгаа байхгүй тий. Ягаад ийм тэр хөрхөн дүү юм лээ тий. Кавай яажууд. Өө тэр чинь угаас Бранс ч 30 хэдэн саяар л тоглоод байгаа шүү дээ одоо хүртэл. Бранс ч амар. Ер нь бол баг 100 хэдэн саяын халагдaltaй л байхгүй. Ер нь бол жил хүлээсэн байсан бол 100 хэдэн саяын илүү гэр их хэвчтэй байсан тий. Тэр бол амар. Тэгээд тэр Брансны нэг аавнд байгаа за тэгээд. Эвгүүдээ тэр чинь тэгээ Нью-Йоркт бүр ядчих хаад бүр. Тэ мань хүн. Тэгээ ер нь зүгээр яг лиг
NBA яг бидний нүдэнд харагдж байгаа шиг явдаг гэж бодож байвал аюу гинэн байх шүү. Тэгээ Брансон бол гэхдээ 30 эд саяасаа бол 2 нугалцсан дагуулсан үр дүн өгдөн шүү. Кавай шиг бол биш шүү. Гүнээрээ. Нөх ч нөгөө нэг Брансныг явахад нөгөө нэг тамплинг хийсэн гэдэг. Тэг драфт ирэхэд алчсан тий. Драфт ирэх алж ирсэн. Рик Брансон чинь аав нь очсон тий. Ер нь жоохон гэр бүл очих харж байгаа. Энийг аав ах махан нийлэхээр л тий. Мен Леброн яаж Леброн чи Леброн ч одоо хүүхдээ яаж байгаа тэтгэмжтэй. Одоо тэр чинь жилийн Леброны чи хэдүүлээ жилийн 2 сая мая өөрхөн байгаа шүү дээ. 3 сая өглөө дээ. Өөрийнхөө шоодох мөнгийг олоод явчих тэр хүүхд. Тэ. Леброны нөгөө юу аавын талын хөнгөө юу гэдэг вэ? Яаж тийм хөнгөө гэх гэж. Тэр нэг Леброн гэснээс тэр нэг юуг сонссноо одоо нөгөө санжаа аваа штэ. Гэхдээ панк рэпийн цаа чи нөгөө нэг яг одоо имчилгээний талаар ч юм уу нөгөө подкаст хийдэж штэ. Тийм имчтэй. Тэгээ нөгөө амарч авахаас орсон байсан. Тэр хоёр дээр нэг юм conspiracy яриа ярьсан штэ амарч авах. За би энэ яг official угаас NBA ирдэггүй юм чаа. Леброныг ер нь цэргийн юм аргаар бүтээсэн баг. Гэр бүлийн тэгээ дүүмүү байхгүй. Айгуу сонио гэлээ. Тэгээ яг ээжийн ингээд туршилтанд оруулаад тэгээ Леброныг ингээд бүтээсэн баг. Тим conspiracy. Төрсөн аав нь бүр мэддэгдэхгүй. Одоо энэ чинь Рональдо чинь аавгүй гэдэг чигтээ төрсөн аав нь мэддэгддэг байхгүй. Тэгэнгүүт Леброн бүр ямар ч тийм улмөр байхгүй. Тэгснээр ингээд дүүмүү байхгүй. Одоо Америкийн хамгийн хамгийн чухалтай ер нь хөндүүдийн гудамж хөндүүдийн нутгаас гарч ирсэн. Тэгээ хойо штэ тий. Хойоогоос гарч ирсэн тий. Тэгэнгүүт тийм хэрнээ ийм амар бие хаатай ийм зөв төлөвшил боловсралтай тий. Тэгээд 40 хүртлээ тоглоо тий. Тоглоо зүгээр байгаад байгаа. Хүүхэн шуухны асуудалгүй, арх тарсны асуудалгүй тий. Бүр яг тэгээд байгаа байхгүй юу? Хүн биш энэ ер нь. Капитан Америк юм шүү. Харин тий. Ер нь бол бодохоор ер нь маш сэжигтэй хүн байхгүй юу ер нь. Тэгснэ 1984 онд төрсөн гэдэг чи одоо яг нөгөө Jordan драфтлагдсан жир шүү дээ. Яг тэр үед туршилтууд хийгддэг байсан гэд хүүтэн дайны үе юм уу гэд. Тэр бас юм сонирхолтой юм бол яг ухаад үзэнгүү тэгээ. 2 м гарантай ийм амар том биетэй хүн тий. Ийм амар 16 тэдэн төрсэн хүүхэд гээд байгаа шүү дээ тий. Гэтэ ер нь Леброн амар төгсөлд юм сонин тий. Тий бүр юм алтаа матаг байхгүй тий. Тэгснэ ашаа залуу байх тусам төрөхөд ийм лаг болоод хөгшөрөхөөр яа тийм байш тий. Тэгснэ энэ 16 та төрсөн мөртлөөсөө дараа нь дахиад дүү байхгүй гэдэг. Тэр бас сонд байгаас тий. Тэгснэ ингээ 10 жилийнхээ үргэжээс охинтойгоо ингээ гэр бүл болоо. Тий. Тэгснэ ингээ тэр чинь ингээ типикл хараа эрсдний амьдрал яваад байгаа байхгүй тий. Уулна. Тэгснэ мага гэр бүлсэг тий. Тий. Тэгснэ хоёр хүүхэд нь NBA торох гэдэг тий. Охин нь одоо волейболч болсон шүү дээ. Тийм үү. Цааш волейбол тоглоод яг мэрэгжлийн мэдэхгүй. Гэтэ волейбол тоглодог. Тийм мангар с ижиг гэж. Тэгснэ наа чи шууд орж ирээл Jay-Z Maze-тэй холбоотой тий. Puff Daddy Matic-ийн шоун дээр очицсан бас. Эвгүй. За нэг тийм зүгээр хувилдааны онол байдیں۔ Тэгээд хувилдааны онолоо тавирал зөндөө юм багуу. Тэр нөгөө Kobe-гийн 81 дахь тоглолт чинь 666 дахь тоглолт нь байсан гэл. Амар ярианд би байдаг. Тэ. NBA-тэй холбоотой тийм тооны юмнууд бол бүр амар тий. Тийм тэр бүр дийлдэхгүй шүү дээ. Юу гэж бодомор тий. Ийм элдв янзын тооны юмнууд. Одоо тэр нөгөө Леброн Каримыг оноогоор гүйцэдэн шүү дээ. Тэр чин дандаа 37 гэсэн тоотой холбоотой зэ. 37 дахь тоглолт тэгээд 37 оноо авч яасан бла бла. 37 дахь өдөр гэдэг. Тийм. Яг тийм бохгүй юу. Тэр сайн нөгөө нэг өнгөрсөн нөгөө Джейсон Тейтум Ахиллесаа таслахад яг Кобитэй яг цаг нь таардаг үү? Яг тоглолтын цаг бол нөгөө нэг товтгооны цаг нь яг таардаг тий. Тийм. Тэгснээ энэ жил Ахиллесаа тагилсалж байгаа 3 тоглогч 3-аар 0 дугаарт. Амар сонь ийм тооны давхцлуудын. Энэ script writing дээр хэн суугаад байна? Уулзчихсан. 2-3 санаа биш. Тэгээд. Окей, тэгээд өөр гэгээлэг сэдв рүү оръё гэж. Тэгээ Нейсмитийн бас одоо энэ жилийн драфтын ангийнхан бол биш драфт гэж солиорч байна. Алдрын танхимын ангийнхан сая өнгөрсөн хасаан бүтсэнээр бол одоо заларсан. Тэгээд та хэд ер нь яриа эдрийн сонсвоо? Ер нь ястаа яриаг сонссонгүй шүү. Ховард яриаг нөгөө нэг угсаа вайрал болж исэн болохоор сонссон. Ховард яриа амар байсан. Боошс гоё ярьсан юм шүү. Тэгээд зүгээр хүмүүсийн яриаг сонссон. Надаа бол яг юу яасан л одоо яг за
би угаасаа бүгдийг сонсоогүй, Howard-ыг сонсож байгаа, Melo-г барьж авч сонсож байгаа. Тэгээд нөгөө Dream Team-ийг гарч ирэхэд бас барьж авч сонсож байгаа байхгүй. Тэр тэгсэн чинь нөгөө Kid Libro хоёрын яриа нэлээ вайрлсан шүү дээ. Тэгсэн чинь тийм Dream Team 2008 оны. Тэгсэн чинь Redeem Team. Dream Team. Эндээс зассан байхгүй Redeem Team гэдэг чи тий Dream Team. Тэгээд ялгаагүй л байгаа ч тэр чинь. За тэгсэн чинь тэрэн дээр яг нөгөө нэг хөтлөгч нь одоо нөгөө тий co-captain гэж явсан шүү дээ Kid чаа. Нэг Kobe-гийн хамтаар тэгсэн чинь за captain байх хэрвээр ингээ залуучуудтай хамт явах гэсэн чинь би ч одоо captain гэж баг нөгөө нэг альчуурны хүүхд нөгөө towel boy шиг л байсан дөө энэ хэдий ус ундааг нь авчирж өгөөл ингээл гэсэн чинь LeBron шууд микрофон авсан болилтой худлаа яар наа чи бүр international league нэг ч хожигдоогүй хоёр тоглогчийн нэг шүү Kid байгаагүй байсан бол энэ амжилтанд хүрэхгүй байна. Тэгээ хөрх юм болсон ер нь тэгээд яг ер нь зүгээр хамгийн одоо олны нүдэнд бол мэдээж Melo болоо Dwight хоёр юм да. Юу байсан. Дээрэс нь одоо юугаа Redeem Team одоо LeBron CP2 ч тоглож явах үедээ алдрын тамхинд илсэн анхны тамирч гэсэн үү тий. Одоо хүртэл тоглоо явж. Тэр хоёроо гарч ирээд бүр тэгсэн LeBron ч одоо яаш өнгөрсний үлэлж одоо MVP санал асуулын 6 дугаар байна. Шилдэг 10 тоглогч нэг байхгүй юу? Шилдэг 6 тоглогч нэг байдаг байхгүй юу? Тий. Бараг актив байхдаа шагнал авсан тоглогч биш гэвэл Popovich гэдэг шиг. Заавал дурдаад спорс яхаа нэг. Гэхдээ дасгалжуулагч нар ч гэхдээ угаасаа л шууд алдрын танхимд эрт орчдөг үстэй. Billy Donovan орсон шүү дээ. Billy Donovan орсон. Phil Jackson бүр 10 онд ч үлээ айгу эрт орсон шүү дээ. Миний санахаар. Mickey Harris орсон. Хин орсон. Adrian Wojnarowski орсон. Тий нэр Mickey Harris ч гарч ирээ бас нэг баахан Miami-гийн талаар яриад. Нөгөө Bosch яг LeBron Wade энэ гурав чи гуруулаа ирсэн баг тэгээд бид нар 7 авч чадаагүй гэхдээ 2 авсан болсон гэх тээ. Тэр амар байсан тий. Not one, not two, not three. Яг үндэ хоёр л даа. Тий. Mickey Harris ус тэр гоё юм. Mickey Harris тийм мундаг юу шүү дээ. Багийн ер нь л маш тийм доктортой ажилладаг. Ер нь их зөв гоё. Тэгээ яг Howard нөгөө нэг яг Shaq хоёрыг тэр нэг том тайзан дээр яг тэр бифээ бас ер нь бас дууссан гэдгээ зарлах тэр бас гоё л байсан л та. Энэ хоёр чинь бол алдцдаг байсан шүү дээ. Яг эд үед нь. Одоогийн Gobert-ийн Shaq хоёр шиг л байлаа шүү дээ. Тэгээ Shaq чинь тэгээд яг карьер нь дуусан гото шууд TNT-д ороод тэгэл Howard-ыг ер нь за 20 он хүртэл ер нь зүгээр л гайгүй шүү. Ста софт айс юм уу гэл. Shaq чинь одоо Gobert хараа жаргацсан байна. Shaq чинь Howard-ыг бүр яг байхад нь бүр зовоосон юм шүү дээ. Яг энгийн тоглолтууд шиг биш Howard-ийн өдөс гарч ирэхээр л халаад алчаад идэг гэсэн юм шүү дээ. Shaq чинь бүр бүх хүчээ зориулаад тэгэл тоглогчийн хуваарч аналистийн хуваарч Shaq чинь Howard-ыг бол бүтэн зоох гэж үзсэн. Howard-ийн ер нь карьер унахыг бол унах тэр яг яриаг бол Shaq бол амар их гаргаж ирсэн. Яаж байгаа тэр чинь нөгөө нэг Kobe-гоо салаа явчихж байгаа бүр яг яаж байгаа. Одоо Shaq чи хэн рүү орсон вэ? Gobert-ыг бүр идэж ууж байгаа шүү дээ. Gobert эсрэг би бол 40-20. Гэхдээ хоёр үед. Яг тэгдэж шүү бүр. Одоо тэгэл Gobert алдрын тахинд хэлсэхээр Shaq тэгэл дахиад ингэх юм байл үү та. Shaq гэхдээ яг медиа талаас жоох муухан уналтай ер нь бол. Зүүн тий. Үгүй бүр юм муухай яг юм биеийн хүчээр бүлээдээд байдаг аахгүй юу? Яг нэг юм ах нарын нэг юм угаасаа л нэг юм ах нарын ядэн штэ тухайн үеийн тэгэл ахын тэгэл ид үедээ чамааг бол батарн яг нэг тиймэрхүү байрын характертай юм байхгүй. Тэгэд яг Howard-тэй зүгээр л болсон байл л та. Тэгээ Howard яг 4 хүн гаргасан бүр тий Роберт Париш, Доминик Уилкинс, Патрик Юнг гэд. Патрик Юнг ч юм бол угаасаа Орландод нөгөө тасгалжуулагч нэсэн туслах. Айгу юмнууд сурсан гэл. Доминик Уилкинс ч юм болохоор нэг high school гэсэн баг шүү. Тэгээд тэр болгоо яасан. Тэгээд 20 онд бас Lakers давраг авснаа яриад. Ер нь тэрийг л мань хүн айгу их сүлд ярьж попордог болсон байлээ. Попрох ч явахтай viral болсон байлээ. Тэгээд авраг авсан юм тийм. Манай багийг задлах өсгөө байсан юм аа. Бид тэр апл авахаар байсан гэл. Тэгээд баг би одоо боддоо ш баг тэр жилийн тухай одоо нэг баримтат кино минь хийгдэх баха. Яг тэр гоё шүү. Бабл болж бол тийм ингээл амар адрамат шүү дээ. Тэр угс тэгээ дээрээс нь LeBron авраг авчиж байгаа болохоор тийм. Ер нь лигээс кино хийх хөө. Тийм. Хизээ. Тэгээ гол нь тэр чин бас нөгөө нэг одоо нэг Kobe нас орсон жил мэлгээл тэгээ ер нь айгүй юм уртжил ахгүй юм би. Тийм. Лигийн үед ер нь хүнджил. Тийм. Ковидгаар алтай Gobert ч ингээл микрофон фронт хүрэл ингээл тийм. 31 2 он хавцаа нэг кино хийх тухай ярьт. Тийм тэгээд Melo авснаас гоё юусэн. Тэгээд дээрэс нь WNBA-гээс Subert
Маямур 2. тий. Хоёр баг гөвтийн. Маямур ч бүр 6 бүгч мөхтэй. Маямур ч тийм шүү дээ. Нөгөө нэг хин шиг авсан билс нөгөө. Jordan шиг тий. Jordan шиг тэгээд Bill Russell шиг тий ингээд Chicken Gang л тий. Super-т ч одоо юу вэ бүр. Super ч одоо тэгээд бас гөвтийн нэг шүү дээ. Тэгээд ер нь одоо нөгөө Mount Rushmore гэх юм бол тэгэл Дайна тавраас идэрч л орно шүү дээ тий. Тэгээд мелодир чинь яалаа хүүхд рүүгээ айгүй их юу хийлсэн. Тэгээд яг залхахт нь болохоор нөгөө хин Iverson Wade хоёр л да. Тэр хоёр нөгөө нэг юм өөр хувцастай байсан тийм учиртай шүү нөгөө нэг. Wade хар өмсгөлтэйсэн чи яга алдрын танхимд ороогүй юм л хүмүүс амар асуугаад байсан. Лебон ч юунд хятад явж байгаа шууд хэлсэн байл шүү дээ. Тийм л хэл. Тэг ингэ сонир байгаас тэ шилжиж мэлч та. Тэ. Гайхахгүйсээ гинт ойлголоо. Тэ сонир байгаас тэгээд. Ер нь сони юм биш үү. Тэ. Гэхдээ LeBron сонир байгаас тэ ингээд яг нэг жилийн драфтаар орж исэн хүмүүс нь бүр алдрын танхимд ороод бүр ингээд зодог тайлж мэлээ яасан чи мань нөгөө тоглолцоо хажууд нь ингээд сууждаг ч ахш. Утгагүй тэ. Миний сонир ингэж бодсон юм. Нөхөр хятад яг юу хийжсэн нэр үед. Тэр чинь танхимын өдрөө өчигдөр нь зарлагдаагүй дэлгүүтэй. Цааш нөгөө Nike сурчлагаа чи одоо нөгөө нэг ээлжилж ирнэ бүгдийг авч явах. Сайн нөгөө юу ч нөгөө хятад ч нөгөө хилээ нээсэн юм нөгөө NBA-д. Ер нь хэсэг NBA хятад хоёр ч бүр харилцаа хүмүүс очоогүй шүү дээ. Ер нь сүүлийн 5 6 жил яваг шүү дээ. Харилцаа муудсан. Тэгээд нөгөө нэг юугаа нээсэн. Хилээ нээсэн. Одоо сая Nike дээр бол жаа явж исэн. Aaron Gordon явж, Jokic явж исэн. Booker явж исэн. LeBron явсан. Одоо Янас сая нөгөө Европын аварга яатсан. Нэрийн бүүцтэй ер нь баг ихэнх нь отсон шүү. Тийм. Өөр хятад нээсэн юм шүү. Тэр маань дүүм биш. K-pop мобийн ч бүгд явж хятад шагаа махад айгүй их харагдсан. Steph явж исэн. Steph ч бүр ингээд амар том юм гэрлийн лазер шоу маагаар баяр хүргээд алсан бэлээ. Тэгээ энэ жил бол 100 хятад явсан бол нэг хүнтэй бол тааруул гарах л байсан бэл тээ. Харж байгаа л. Гүнийг гудамжинд явж байгаа хажуунаас нарчлаас те. Амдийн заяа яц те. Спидийг хардаг шиг л. Залуун танхим тэгээд гоё болсон болсон. Тэгээд ирэх жил жоохон сул класс юм шиг л те. Харсан чаа. Бүр нэг хүн байхгүй байсан. 3 4 жилдээ нэг тийм сул анги байдیں۔ Те. Ийм хин сонгогдох нь мэддэггүй. Тэр бол тэр нэг юм олон жил нэрээ өгсөн нөхдүүд яг боломж гарч ирж бэрдэг анги. Тий. Одоо ирэх жил чи одоо нөгөө нэг баг нэр мэрийг харсан чинь нөгөө Шон Мэрион зэрэг яваад байгаа хөөхгүй. За тэр ч яах вэ? За өөр чин нөө нэг юу яасан? Restricted free agents гэж нэг балаа юм. Одоо энэ зүүн restricted free agent-ууд ер нь бол хамгийн халтай зүүн байлаа. Тэ одоо гэрээ хийж чадахгүй явсаар байгаа. За нэг нь бол бүр ингээд аргагүй хүчинд Cam Thomas ердөө 6 саяар үлдсэн. Нэг жилийн гэрээ qualifying offer авсан тэ. Тэгээд Josh Giddey бол харьяа дуншсны 4 жилийн 25 гэдэг. Giddey дээр нэр ямар бодолтой байна? 4 жилийн 100 юу? Тийм 4 жилийн 100 тий. Giddey юу? Giddey яг одоо угаасаа цалин малын юм болж байгаа нөхцөл. Giddey Bulls шиг багт 25-ыг авч болно бол жилдтэй. Үгүй бага байхгүй. Бага. Харин би бүр Bulls ямар сайн ажиллаж байгаа гэж бодсон шүү. Бага. Giddey дүү. Одоо Giddey чи одоо ингэж байгаа зөв. Giddey ягаад гэрээ тохирохгүй байсан бэхээр Giddey болохоор жилийн 30 гэдэг байгаа юм тий. Emmanuel Quickly шиг цайлаа авна. Би Emmanuel Quickly-гээс илүү гарна уу гэж бодохгүй гэдэг байхгүй. Ер нь бол ингэдэг байх. Лигийн тамирч нэг тамирч нэг өндөр цалин авч штэ. Тэнгүүд нь энд ингэж авч байгаа бол би ч ингэж авна. Ер нь бол энэ чинь хүний зам байхгүй. Тэнгүүд нь Quickly ч одоо тэр чинь 31 хоёрыг аваад байгаа байхгүй. Торонтод. Тий, Торонто. Тэгээд Giddey чинь тэрэн шиг авна гэдэг. Тэнгүүд нь хин чинь бүүсч өгөхгүй гэдэг. Тэгээ нөөч нэг дундаа гэж 25 хийж байгаа байхгүй. Тэгэд ер нь бол Giddey шиг тоглогчд бол 25 гэдэг бол бага штэ. Тийм. Одоо энгийн зүгээр үүргийн тоглогч л 30-тай байна. 25 гэдэг бол штэ. Максийн талч хүрхгүй байхгүй. Харин тий. Харин тий. Бага байхгүй. Giddey яг макс тоглогчийн тал уу? Giddey одоо Bulls наадах чи 28 асуудалгүй шүү. Giddey бол шүү дээ. Яг хоо магадгүй бүүстэ ялахгүй баг. А гэхдээ зүгээр энэ тоглогч бол бүүст бол тик бол зарж чадах тоглож байгаа байхгүй. Giddey юу? Тэггүй дээ. Хөдийн тий сая Giddey ер нь бол чирээд наадах чи баг юу л орсон шүү дээ. Kobe White нийлээд play in минд орсон шүү дээ. Giddey нэм гоё тоглож байгаа юм. Сонирхолтой тоглож. Гэхдээ яг Giddey зүгээр All-Star болчих боломжтой заяа. Giddey юу? Тий. Одоо энэ дэлхийн баг сонгож байхад бүр статаар авах юм. Гүнээр нэрээ Авдиягаас илүү стат үзүүлнэ шүү.
Нэрэ. Чи сүүлийн одоо тэр яг буулсын тэр All-Star-аас хойших тэр саруудын гидиг статикаар амар байгаа тийм. Харин тэр шахуу нэг Wizards биелэлтэй. Харин тэгээ Wizards биел 50 саяыг авч болоод байхад гиди яага болохгүй гэж. Ер нь бол тийм байхгүй юу? 25 гэдэг бол гидид бол зүгээр ээ. Үнэхээр зүгээр шүү. Тэгээ дараа нь солигдоод өөр баг явхад амар хямдах явах юм байхгүй юу? Надад бол тэгж. Жош гидид яг нэг Жош гидийг багийн халагчаар нэг ялаал нэг сүртэй пум пам болоод байхгүй. А гэхдээ л эн чинь бас нэг хөөрхөн бүүсээ тоглоход Жош гидий чинь бас зүгэн штэ гэдэг нэг тийм бол байна. Тэгээ Lakers-ыг тэгэл хорлоо хийцэн юм штэ. Би ч бол яг 25 нь бол яг гидид бол болж байна л гэж байна. Та хоёр би бол баг л гэж байна. Ер нь бол нэг 30 гаранг бол авах л өстой гэж бодоод штэ. Одоогийн яг зах зээл бол. Гэхдээ одоо зааж би нэг ранк гаргаж байгаа. За Остер Ивсээс илүү тоглогч юу? Яг одоо юу? Дутуу. Тэгэхээр Остер Ивс бүр 30 эдийг авах гэдэг. Остер 30 эдийг авах нь тодорхой. Тий. Тодорхой шүү. Тайлер Хирогоос жоохон дутуу. Би бол Тайлер Хирогийн эди хоёр яг матчийн баг ахлаад яг адилхан бүрэлдэхүүн энэ бол яг адилхан амжилт үзүүлнэ. Хиро энэ хоёр. Хиро арай илүү гоё давталхад гиди арай найруулгатай. Би бол тэгж л харт. Хиро бол дараа жил шал өөр тоглогч байна уу? Би Хирод амар өндөр үлээлттэй байгаа шүү дээ. Тийм үү? Тий. Хиро юу? Тий, Хирод. Хиро Остер Ивс үү? Хиро шүү дээ. Хиро юу? Ой, Остер Ивс жилийн 30-ыг авах нь тодорхой гэж аль багт? Лекс туу. Леброныг ирээд дуусчихаар өхөл ах л та. Хамгийн түрүүнд салах хэвээр хүн Остер Ивс гэж бодоод байгаа шүү дээ. За, юугаа Лексас явлаачсан ер нь бол өөр багт 30 эдийг бол. Өөр багт болох. Би бол Лекс одоо Spurs 30-ыг бол авна шүү дээ. Spurs бүр хамгийн холбогдсон төхөө тэр 23 оноос хойш ер нь. Тэгээд 30-аар холбогдоогүй л дээ үгүйсэ. Бүр хамгийн их ер нь холбогдож байгаа. Одоо Fox-оос өмнө Reeves гэдэг. Хэлчихье. Остер Ивсийг хизээж хордчих баг. Нөгөөч нөгөө Castle Mastle Harper өдөр Harper яатсан гинэ нэрээ. Улирлалд ирчнэ. Тэр хүүхэд өөрхий. Улирлал ишлэлд ирчнэ. Сэлгэнээс тоглох юм билээ шүү дээ ер нь тий. Тэгнь шүү дээ. Өөрөө тэрийг мэдж байгаа л үү дээрч. Түр чамд түр Devin Vassell уу Austria юу? Vassell. гэж байгаа. Оо яа. Vassell энэ бит яг ямар амжилт гаргах ч вэ? Коби шиг гоё шиддэг л ах дундаас. Austin Reeves ямар амжилт гаргасан? Гүтэр плей бүсийн финал гарсан багийн 3 дахь лидер. Тэгээд 3 дахь лидер л байгаа юм л. Харин тэгээд манай хүнд Леброн байсан бол 3 дахь лидер адилхан хийчихнэ л дээ. Devin тоглохгүй байна. Нэр Devin Vassell чи ерөөсө гимтэд салдгүй юм лээ ерөөсө. Үгүй сая өнгөрсөн үлрэлт гэсэн. Үгүй ер нь тэрний өмнө ч гэсэн гимтчихсэн шүү дээ. Нэг сүртэй гимтдэг юм аа. Гимтдэм аа. Гайгүй. Жог Spurs-ийг яриад тэгэлсэн ч юм нөгөө ч юм. Austin Reeves-ийн хамгаалалт Vassell-ийн 3-1 ч хүрэхгүй. За хамгаалтын үед бол хамгаалтын потенциал нь л илүү болохоос Reeves арай илүү шатруу хамгаалтын шүү цагаад л бол. Үгүй угаасаа хамгаалж чаддгүй хүмүүс чинь шатруу хамгаална шүү дээ. Яг манай Пари Месси. Гэхдээ ер нь бол сайн хамгаалт бол байж. Тэгтээ сүүл рүү илүү товтлоонд анхаарад байгаа. Санагдаад байгаа. Цаатмал чинь нөгөө байр суурин гаргачихгүй. Одоо яг багт үлдэхүүгүй багийн ирээдүйдээ зүг байна уугүй юу гэдэг нь өсөл байхгүй болохоор цаа чинь ер нь жоохон өөрөө харуулахгүй болохгүй болцсон. Энд жоохон явуулдаг Black Wesley-гээс ч баг дутуу. Гönö Малаки Брана метр нь бүр од болох л тээ. Тэр хоёр моёроос хамгийн түрүүнд салах хэрэгтэй шүү. Тэгээ Келтон Джонсон ч байгаа тий. Бага. Энэ жил одоо бас илгэнээс үү? Сэлгэнээс шүү дээ. Харсан Барнс гарна шүү дээ. Гарааны PF нүү? Тий шүү дээ. SF-ийн Vassell юм уу? Vassell. Түрүү ярьж илээ. Юу гинт Spurs-ийн гараа мараа болчихоо. Юу ярьж илээ? Гэхдээ наад чинь Josh Giddey ярьж илээ. Тий. Vassell өө тэгвэл Josh Giddey-гээс илүү юм байна. Зөө чиний гар бараг үзүүлвэл Vassell Josh Giddey. Ер нь бодгол юм байна. Нэрээ саяны одоо хүлгэн бол жишээлбэл Josh Giddey-г Austin Reeves-с доошоо гэж байгаа юм чинь. Чи Vassell-ыг Reeves-с дэшиг Giddey-гээс хамаагүй илүү болж тарах гэдэг юм байна. Reeves тэгчэн дүрмлэгдэг тоглогч юм. Reeves яаж Josh Giddey-гээс илүү тоглож байгаа? Reeves ихний 50 шүү дээ. Reeves үү? Тий. Reeves шүү дээ. Юу н одоо ярагч тоглож болцсон байна тоххой. Reeves байх юм бол багш яриад байхгүй талбай дээр байна. Үгүй одоо ингээд Reeves жишээлбэл сүүлийн 2 үлрэл харах Desmond Bain-ээс илүү үнэлгээтэй байхгүй юу?
Desmond Benchтэй нөгөө дөрөв драфтын тойргийн нэгдүгээр ирэхээр явцдаг нөхрөөс. Одоо тоглогчийг үнэлэхэд за. Austin Reeves үү? Гэхдээ чи угаасаа PER, BPM мэдрийг хар илүү байгаа. Илүү байгаа. Хангалттай илүү байгаа. Зүгээр талбай дээр Austin Reeves гарахад танай багшийн хождог байхгүй. Ер нь бол тийм л энгийн байхгүй ер нь бол. Austin Reeves үү? Ой, Наач Lakers-ийн Derek White байхгүй да. Гэхдээ ер нь гэхдээ advanced stat өндөртөө Austin Reeves. Сайн. Austin Reeves гарч ирээд эсрэг багийн олдсож авах нь шууд ойлгомжтой болно үстэй. Гэхдээ яг олдч аваад мэдээж авахгүй болно. А гэхдээ Austin Reeves-ийн өөр тэн чин багт нэмэр болох зөндөө юм биш. Austin Reeves бол тийм за тэгээд олцолж авахаа ярих юм бол харин тийм олцолж авахаа хүрэх юм бол тэгээд Лукач олцолж аваа болоо л гэсэн тийм. Яг Лукач нь тэрийгэ дарах хэмжээний довтлоотой хүн л дээ. Харин Reeves ч гэсэн дарчдаг байхгүй юу? Austin Reeves efficiency тэрийг хараарай бро. Гэхдээ сая Миннесота дээр л болсонгүй л дээ. Тэгснээс өмнөх чи цувралуудад харалтаад Денвер дээр гайгүй сайн л байсан. Денвер дээр бол сайн байсан. Антони Дэвис болохгүй бол Austin Reeves бөмбөгтэй тоглолт шүү. Memphis-тэй цуврал муралдаж чи Austin Reeves ч бүр өстө газуурсан шүү. Warriors бүүл мүлгч ажилгүй болгосон шүү дээ. Став болж байгаагүй юм сонсоод жоо. Гүү Reeves одоо жишээлбэл Reeves уу Michael Bridges үгүй бол Reeves баг дээгүүр нь орох байхгүй юу? Ер нь бол Bridges-ийн дээгүүр үү? тийм болоод шүү. Тийм шүү дээ. Гү нэрээ. Гү нэрээ. Чи хоёулаа дараа нь харъя заа сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр нь харуул. Michael Bridges илүү нөлөөтэй байгаа. Яг оноо илүү авцлаглахтаа угсаа Michael-аас бол. Michael чи Нью-Йоркт байгаа юм чинь. Ер нь дугаар дээр мань хоёр нэг тал болоод чи өмнө Лори Марканыг бас ингэсэн тийм. Austin Reeves-ийг энэ дугаар дээр Лори Марканы чи бүр мань үний хувьд ер нь ялдгүй тоглогч байсан юм байлээ. Өдийг хүртэл гээ. Келж бас муу юм шүү. Лори Маркан угсаа. Лори Маркан байсан. Яг ялаа явж байхад нь тэгээд эй катла танк хий тэгээ унагцал та. За. Ер нь яг хоо Жош гэдэг гэрээ гоё. Тэгээд яг хоо Булсийн хувьд бол одоо ингээд ирээдүйн ингээд юу болчихлоо. За Матас Бүзэлс гоё. Үнэхээр гоё. Ирээдүйн үнэхээр өндөртэй. Коби Вайтийн сүүлийн жил. Тэгээд Жош гэдэг магадгүй солих баг. Тий. Жош гэдэгтэй гişин гэрээ зурчлаа. Дээрээс нь энэ жилийн No Essenge байна. За ингээд No Essenge хин Матас Бүзэлс, Жош гэдэг энэ гурав дээр ер нь баг босч байгаа. Цагаануудын баг юм байна тий. Энэ гурын нэг сул тал нь гурлаа тийм таараа шийддэг. Тэгэхээр энэ гурав ер нь жоохон тийм байрал давцгаар л байгаад байгаа. Тийм. Бүзэлс ч юм бол уулын PF юм билээ шүү дээ тий. Гэхдээ яг гоо жоохон P яг NBA-ийн төвшөнд PF хангалттай болоогүй л байгаа л да. Ер нь ирээдүйд тоглох байрлал. Ноо эсэнгэж яг тийм жоохон туранхаа тэгсэн мангар урт. Тэгээд ийм мангар тийм тийм. Одоо тэр нэг яг яахан мэддэхгүй дүү үнээсээ салмаар байна. Буулс үнэхээр яг гоё явъя гэж юу л. За Коби Вайтыг бол үн хүргээд энэ жил зарах шүү. Коби Вайт ер нь явах. Одоо тэр Timberwolves зарах хэрэгтэй байхгүй. Холбогч байхгүй. Тий. Хүчээвчиг одоо заръя гэд баг болтохгүй. Яг үнэндээ. 25 сая билүү те бас. Үгүй 20 мөр баха. Тий сүүлийн 2 жил үжлээ. Хүчээвчиг одоо хүчээвчиг 20 саяар авч тэгэж үн яаж ийснээс зүгээр баг buy out хийхийг хүлээхвэл ашигтай байх гэдэг байхгүй те багуудад. Уул нь яг уу мань үн чинь хийдгэл хийгээд байгаа юм л та. Даач одоо хүчээвчийн сагс нь хөрөө хождггүй сагс болох. Өө ингэсэн үнээр. Бүүлтэй ягаад Жош гэдэг гэрээ сайн гэрээ вэ гэхээр одоо Патрик Уильямс байгаа шүү дээ. Патрик Уильямс чинь жилийн 18 19 сая авч байгаа. Сүүл 94 жил явсан. Тэр бол бүр жоок байхгүй юу? Тэнгүүд харалт 5 сая доллар өгөөл Жош гэдэг. Патрик Уильямс чи хинээс хамаар харамжлаа. Патрик Уильямс чинь хөөе Булсийнхны нүдээр дараачийн Кавай гэж хэлсэн хүн шүү. Хоёр тал франчайз тоглогч. Драфт 4 билүү 5-аар авсан. Тийм. 5 оноод өмчсөн яасан бэ? Гараад ч гараагүй байхгүй. Гар бүр ротейшнд ч бараг багтаагүй байхгүй. Нэр Патрик Уильямс бараг 20 сая өгч байхад Жош гээд 25 бол ханга. Тэр харин тийм тэгэхэр болчихж байгаа байхгүй. Патрик Уильямс яа стан. Гүнээр тийм Чандлер Парсонсын бүр апргийн өлбөр гэж. Жохон муухай хэлсэн. Гэтэ ер нь бол энэ тоглогч бүр үнэхээр бүр тэр юу тэр Блейк Уизли юм эслэх байхгүй юу гэж. Үнэхээр жооктэй тэр. Тийм 18 сая ч гэх шиг өстой. За тэгээ одоо тийм Бүүсийг яриул тэгээд бас ер нь депрессн шүү дээ. Бууст гэхдээ амар сонирхолтой. Зак Лавин мовын нэгчүүлээ Кевин өөртөр болгочлоо.
Тэгээд бас нэг өөрхөн драфт ирэхэд авсан. Үгүй 2 дугаар тэргийн ирэх нэг юм хийх болсон шүү дээ. Айгүй хямдхан явуулсан. Мангар хямдхан явуулсан. Кевин Хортер л болсон. Дэросник ч мангар хямдхан явуулсан шүү дээ. Дэросник ч бүр зүгээр чипс сүтээ цаймаа гаргаж шүү. Хоёр лейсер. Тий. За тэгээд буулс тиймэрхүү. Нэтсийн хувьд өстой Cam Thomas-ыг аргагүй ихэнд оруулаад тэгэл 6 сая аваад ирэхчил цайлгээд баг нэг тийм л юм хийлээ. Бараг дөлөлийн дундор явах уу? Нэтсийн хувьд бол мангар ашигтай болж байгаа тий. Одоо Cam Thomas 20 сая 30 саяыг өгжсэнээс тэгээд авдгаа аваад ёо гэдэг. Нэтс чинь тэгээд юу яасан? Сая энэ драфтаар 5 драфтыг залуу жишээнд тоглож шууд оруулаад ирсэн. Тэрний 5-аас нь 4 баг плеймейкер байхгүй юу? Тий, нэг Nolan Trower, Igor Demin вэ. Тэгээ нэг өндөр шар байгаа тий. Тий, өндөр нөгөө хин блэ. Тэгээ ер нь бол баг ингээд 5 тоглолчны 4 плеймейкер байхгүй. Одоо Cam Thomas нэг их мөнгө шаардлагагүй. Төгөөс урд шугамн тэгээ хоосон баг шүү дээ тий. Тэгээ санаад байгаа. Одоо Нэтсийн бүрэлдэхүүнд яг үнэндээ Ник Клакстон дэр хин хоёроос өөр хүн баг яахгүй. Michael Porter байгаа тий. Michael Porter Jr. байгаа. Тэгээд нөгөө Igor Demin байгаа. Дөрийн фини миний явж байгаа юм. Дөрийн фини чи үгүй шүү. Тийм тэгээд Нэтс бол тэгэл одоо хамгийн бага ажил авах багууд нэг шүү дээ. Тэгээ ирэх жил унаал тэгэл одоо AJ Dibans-та. Тэгээ AJ Dibans нөгөө бүүсийн хүмүүг тий. Аа. За тэгээ үлдсэн хоёр одоо юу вэ? Фрейжентүүд байна. Тий одоо Jonathan Kuminga гэдэг хүнээс болоод нэг баг одоо энэ зон юу ч хийсэнгөө. Тэгээд Quentin Grimes байгаа. Одоо Grimes-д мөнгө өхийн тулд одоо Drummond, Kelly Oubre хоёрыг бараг явуулж таарах юм шиг. Гэтэ би нэг гэрээний юун дээр буруу судалсан байж магадгүй нэг одоо тоглох сүүлийн плеер опшн аваад үлдчихэж штэ нэг жилийн. Тэгэхээр чи 12 сар хүртэл тоглолт солигдож болохгүй үстэй. Болохгүй хаа. Тий. Тэр шинэ гэрээн дээр баха. Үгүй ээ. Тийм үү? Шинэ гэрээн дээр байдаг шээ. Би харин түрүү жил одоо D'Angelo Russell чи сүүлийн жилийн гэрээгээ баталгаажуулаад тэгээ 12 сар солигдсон санагдаад ах юм. Тэгээ Lakers-т 2 жилийн гэрээ ингүүтээ. Тэнгүүд тэрнгээр ботсон чинь сүүл тэр хоёр чинь сүүлийн плеер опшн баталгаажуулчаар 12 сараас нааш солигдохгүй л харагдаад байгаа. Хажиг юм бол алга. Гэтэ миний бодож байгаа бол шинэ гэрээ илж шиг санагдах. Яг шинэ гэрээ бол угаасаа 12 сараас наасаа. Тийм билүү. Түүл яг солилцоо одоо хийж болох юм байна л та. Тий. Тэгээ Cam Thomas дээр бол нөгөө нэг юу штэ нөгөө no trade clause-тэй. Тий. Тэгэхээр хүсэн багаас сонгоо өөрөө. За Grimes-ийн хувьд бол мэдээж багтаал үлднэ. Ер нь бол тэгээд одоо Drummond-ыг юм уу Oubre-г тэгээд нэг газар руу явуулаад одоо тэр нэг Jink Brooklyn дээр ч нөгөө цалингцтэй баг. Өстө аваад те. Ингээд Grimes-ыг бол үлдээх болов. Oubre-г нэг өөр гоё баг авчаас зүүн урд шугамын хамгаалагч нэг юм слашер хайж байгаа баг тий. Тэгээ Oubre нь гоё. Сэлгэн мэлгэнээс орж ирээд наа чин. Oubre одоо нэг сүүлийн хэдэн жил ер нь их маш бага грэйтэн бүртлөө. Тэг гэрээг бүр давсан зүйлээд байгаа. Одоо түрүү жил бол нэрэ Paul George-с илүү тоглосон бохоггүй. Яг үнэндээ бол. Тэгээ дээрэс нь тэр Knicks-тэй хийсэн суралт бол Brans-ыг бүр жиггэн ганц дагсан юм шүү дээ. Тэгээ яг нэг юм солгоо байрал таарад болоод идэх байхгүй. Яг Derrick Jones-ийн өмнөх Derrick Jones шүү дээ. Тийм. Хамгаалалттай аюу хурдан дэсэж тогтдог. Шидхүйдээ шидчихдэг тий. Жохон шидэлтийн сонголт муутайлах бас. Тэгээд гой зал багт ойлгож байгаад гой царайны төрөгцөн юм гэж. Lakers тавчаас гэж муухай тий. Vincent өгөхөө тэгээд. Тэр Wiggins гэж яхаар тэрэн зүг өрөхгүй. Oubre зүгээр шүү дээ. Wiggins-ийг бол хамаагүй хямдхан авал та. Харин хамаагүй хямдхан авахгүй. Яг энэ хоёрын нэг бол гэхдээ Wiggins л. Тийм л дээ илүү тоглож байгаа Wiggins л дээ. Wiggins амар өндөр үн төлж Wiggins-ийг авч яснаас Oubre авчихсан. Зүгээр одоо Vanderbilt-ээр ингээд солилцоход баг хамаагүй хэрэгтэй байх гэдэг байгаа байхгүй юу? Ер нь зүгээр цаашдаа бодохоор одоо юу гэдэг плей-офф ашиглаж болох хүн байхгүй. Vanderbilt ч одоо Хамгаалт нь бол Vanderbilt-ээс муу баг. Тийм. Гэтэ арай олон сонголт хийлгэж болох юм тий. Гэтэ Vanderbilt ч бас 10 сая гэрээтэй. 12 лөө 15 билүү тий. Хөөх өндөр. Тэгээ драматтай авчих юм шиг шээ. Одоо драм дэхгүй тий. Лекс ч өө сэлгээний төвгөм ч бас тэгээд годлаа унаа тий. Стивен Адамс шиг ашиглахгүй бол драмж Драмонд LeBron, Luka 3 зэрэг талбаад байна гэсчээс та. Гуруулаа бараг хажуугаар ангөөхгүй л бас л. За тэгээд restricted free agent-ийг ер нь баг байхгүй болгож магадгүй гэж бас чи нэг битсэн байсан те. Гэхдээ байхгүй бол магадгүй ч яах зүгээр би л зүгээр тэгж бодоод байгаа шүү дээ. Ер нь жоохон нөө тоглогчдын юу болно шүү дээ. Шин CBA дээр
Ер нь зүгээр reset free entity хэрэг бол нэг тийм байхгүй байна. Тэр нь бол зүгээр тоглогч жоох ашиггүй л байна. Тэгэхээр зүгээр багууд хожоод байгаа хөөхгүй тий. Тэгэхээр одоо нөгөө тоглогчдын талаас ер нь бол одоо багаас хамааралтай чөлөөт агентыг бол болиулж магадгүй. Зүгээр нөгөө нэг team option-ыг байлгаал тий. Баг авч үлдэхгүй бол тэгээд гасаа явуулчихна. Одоо OKC чинь баахан team option биз дээ. Team-ийн харт штэ март штэ Дортморт одоо Азиажо RB гэсэн бүгд team. Тэр амар ашигтай гэрээ ийцэн бохох тий. Багтлаас харангууд. Нөгөөдийн цалин ингээд өсөөд ороод ингээд маа хасаа хийчихнэ. Тэнгүүд яг зөнгүүд нь авах нөө драфт ирэхүүд мангарах байд те. Драфтаас яг түүнийг орлох гэж нэг аваад ирдэг те. Зөв. Тий. За тэгээд өөр ерөнхийдөө сүүлийн үед гарч байгаа мэдээллүүд бараг л ер нь дуусч байна тий. Одоо ер нь жоохон унтаа байдалтай л энэ Еврогоос гадна. За яг хоо PG Washington 4 жилийн саяын гэрээсэн тий. Үнэхээр гоё гэрээсэн. Далсын хувьд бол PG Washington шиг тоглогчийг ер нь бол хямдхан аваад үлдсэн. Сэлгэндээ ойлгож ийн гэдэг чинь бол. Ер нь тэгтээ гэрээнүүд их гоё их юм тий. Тоглогчтой. Каригийн гэрээ мэрээ бол. Одоо чинь нэг ари алт мал тоглогчтойгоо энэ харьцаа сайтай гэсэн үг шүү дээ ер нь. Ер нь зүгээр одоо энэ хин Нико Харисны одоо удирдлагаар зүгээр Лука Дончиг явуулдаг стооцох юм бол бүр амар сайн ажиллаж байгаа байхгүй. Одоо хямдхан хүмүүс авчлаа. Вашингтон, Даниэл Гаффорд гэл те драфтаас одоо сайн тоглож. Харин сонирхолтой юм Нико Харисанд одоо тоглогчд итгэхэд юм гэдэг үсэн те. Тоглогчд гэдэг нь ер нь яг сайн баг байна л да. Баг нь сайн байна л да. Баг нь сайн. Баг нь зузаан байна л да. Одоо PG Washington жишээлбэл өөр багт байх юм бол наа чин болж идлийн нэг 20 хэд мэдгийг хүсгээр үн штэ 25 мав те би чи Жош гэдгээс илүү гэж бас гоцх хүн байж болно штэ тэгэхээр сэлгэнээс гарах мөртлөөс бас 20 саяын гэрээ гэдэг чи болж байгаа хгүй жилийн тий ер нь гоё ер нь тэгээд PG Washington-ыг тэгээд нэг тоглолт дуусах тав дээр ашигла болно штэ те тэгээд эдиг тав дээр гэдэг ч юм уу тэгээд Cooper Flag яжууд гоё ер нь бол зүгээр PG Washington бол амар тийм дутуу үнэлэгдсэн л тоглосон. Ер нь би зүгээр анх тэр дааст очтон ч хэлжсэн ер нь бол PG Washington бол үнээр гоё шүү гэдэг. Тэгтээ яг Гордны ангилалдаа 2 дуураг Аран Гордны араас орох уу? 2 дуу 3 дуу. Үгүй хамгаалдаг. Тэг яг тэр 3 4 дээр зэрэг тоглолцдог те. Зөв. Гоё. Аран Гордны ангилал. Аран Гордон бүр ангилалтай болцсон. Тийм Аран Гордон чанаас Аран Гордны ангилал чинь одоо энэ тэгээд одоо энэ хэн болно Камерон Джонсон араас нь орж ирнэ. Брюс Браун чинь андуурсан явж байгаа тэр ангилал дотор бодох. Тэгээд. Гэхдээ би бол энэ Jonathan Kuminga гэдэг одоо хэдэл ярьсан. Jonathan Kuminga бол яг л Аран Гордны л ангиллын тоглогч л хараад байдаг шүү дээ. Амар од мод болол алчитаад байх юм гэж байгаа юу? Ер нь тэхүү. Хэцүүтэй. Өөр одоо нээц дээр мэ авчиад тавьчлаа 20 оноод унтчлаа гэж бодоход амар efficiency багтай л оноо авах бах те. Эпизод тэг дээр чинь ярьчлаа нөгөө миний хэлдэг чинь Kuminga-гийн оронд хэнч байсан Warriors Kuminga болж чадна гэдэг. Тийм. Би яг тэр байр суурин дээр л байгаа дөө. Kuminga бол яг тийм байт. Гэхдээ Аран Гордон дээр нэр сайн нэг юм санчлаа. Сая би нэр тэр нөгөө Сербийн тоглолтыг үзэж байгаа. Европын аргаар. Йокич гараад ирчихэр тэр нөгөө нэг Йокичийн тэр зайг нөхөх. Тэгээ Йокичийн тэр одоо хамгаалтын сул талыг нөхөх тоглогч байхгүй гоцсон. Харин Дэнер тэр Аран Гордон байдаг. Тийм. Аран Гордон одоо бүх тэр нөгөө нэг самбрын ажил те самбраас одоо тэр small ball 5-ыг чи хийдэж шүү дээ. Тарч гарах доор зөрөөд хамгаалах те. Юусе тэр нөгөө тэр бүх нөгөө нэг Йокичийн сул талыг одоо хамгийн гол нөхдөг хүн Аран Гордон байхгүй. Тэгээд Сербд бол тийм байгаагүй. Аран Гордон байгаагүй. Ер нь Европ тийм хүн байхгүй те. Байхгүй. Ер нь Аран зүү. Аран Гордон маш. Тийм арга барилаар тоглодог хүн ер нь Европ баг байхгүй те. Нэг бол шийддэг, нэг бол тэгээд ийм доор буул иддэг те. Аран Гордон гэснээс Jeremy Grant гэдэг хүн Аран Гордон байх боломжтой алдаа мөнгө өгөө явц те. Тэгээ өөрийгөө KD гэж бодохгүй. Тэгээ ер нь бол Аран Гордон Jeremy Grant би бүр амар дуртай байсан байхгүй. Одоо үксэд яг хар ажлыг хийдэг те. Тэр бүсийн финалдаг жилчээ Грант бол амар өссөн шүү дээ. Леброныг хамгаалаад Мичл дээр ер нь одоо баг 3 4 байрал зэрэг хамгаалж чаддаг. Pistons очсон нэг жилдээ аалсан шүү дээ. Тэндээ яг жинхэнэ KD болоо шүү дээ. Бараг 25 оноод унтчихлаа тийм. тийм. Яг жинхэнэ KD-гийн ангилалд орсон шүү дээ. Ангиллаа андуурч явж хагаад. Тэгсэн чинь Blazers мангар үнтэй авчирснаа үнтэй гэрээ өгөө. Тэгээд ер нь бол унах шат руу орчиж байгаа байхгүй юу? Тэр Blazers юм сони ястэр нөгөө яг
дэм явдаг жил чинь гэрээж байгаас гэрээ суулж байгаа шүү дээ. Тэр чинь баг 5 жилийн гэрээ хийж төлөө. 6 жил ч үлээ мангар өндөр гэрээ. 6 жил биш л баг л та. 6 жилээ гэрээ хийдэг шүү дээ. Яг тэр нэг нууц гэрээ гэж. Гэхдээ нэр одоо 28 он хүртэл гэрээтэй байгаа шүү тэр чинь. Тэгээ 5 жил баха. Тэгэхээр тэгсэн чинь яг нөгөө нэг би бол ингэж бодсоохгүй. За Jeremy Grant гэрээ хийгээд яах вэ? Өө за дэмийг үлдээх гэж байгаа юм. Тэгсэн чинь баг хэд хоногийн дараа дэм явчихсан. Гэхдээ маргааш нь баг явах хүсэлтэд гаргацсан байхгүй. Хүсэлтэд гаргацсан байхгүй. Заах гэсэн. Тэгээд тэр яах гэж тэгж Jeremy Grant тэгээ урт хугацааны гэрээ хийдэг. Одоо тэгээ тэр үнийг авахч баг байхгүй тоглоулах хэцүү. Тоглоулын ихээр зүгээр сэлгэнээс гарч ирээл тэгэд авъя гэхээр тэр чи бүр 20 баг 30 30 сая зайлтай тэгэл утгагүй. Хамгаалалт таарсан байл ч тий. Гүр стат хийгээч болцсон. Зүгээр гарч ирээ шиддэг тэгэл. Зүгээр оноо авдаг л тоглож болцсон ер нь. Тий. Өндөр кам таамсалчдаг байхгүй. Одоо Blazers нэр Grant ямар ч хэрэг байхгүй тэр Camara FDA гэж хоёр хүн багт. Shady Sharp 3 багт. Энэ жилгээд сэлгэнээс гарч ирнэ. Тий. Солигдохоц. Тий. Гэхдээ солигдъё гэдээ авах багч болохгүй л тий. Яг за нэг 20 хэдэн саягийн төлөөд авъя. Гэтэ хамгийн урт хугацаад байгаа. 28 он. Харин тий. Хэж ямар хэцүү байна. Тэр чи гол нь player optionтай болохоор тэрийг авч үлдэхээс үлдэх л баг. Угаас үлдэн шүү дээ. Лерлийн өндөр Bucks юм уу Lakers авах юм байна л да. Bucks авах уу? Bucks аваа тэгээд Bucks яах вэ нөө яах юм биш үү? Blazers маа гэл Grant дээр баг нөө скүүтээ өгөөл тэгээд Янсыг авчирж байгаа юм биш үү гэж. Нөө Киллингэн гээл те. Тэгээд тийм дэш явах. Кузма Grant хоёр тоглох юм. Тий. Тэрийг үзэхгүй. Ой, холбогч нь скүүт тэгснэ. Тий. Тэгсэн сэлгэнээс Kevin Porter ч. Тий, ёо. Дэм Янсаас явсан. Янс Дэмээс явсангүй. Тэгээ жирүүтэйгээ нийлээд яа. Өдөртөө зүгээр ингэ боддоо Янас Авдия Камара гэдээ яваад амар тэгснэ жирүү лилард амар баг байгаа шүү дээ. Тэр шууд амар болсон. Юу гинт фантазлаад явж байгаа. Гэхдээ би тэгтээ зүгээр тим нэг хардлага төрсөн. Blazers амар ассеттэй болцсон одоо. Тийм шүү дээ. Тэгээ Лилардын гэрээ чи юу 14 сая шүү дээ жилийн. Тэгээ жирүүгийнх чинь ирэх хичээл илүү яа. Жирүүгийнх л өндөр байгаа. Бусдаар өндөр гэрээтэй байгаа. 4 ирэхээ заяа нэгдүгээр тэргийн 4 гэдэг чинь 27 9 31 гээл те жилүүдийн нэгдүгээр тэргийн ирэхээ. Scoot Henderson, Jeremy Grant. Тэгээ тэр үгүй Sharp хэрэгтэй. Sharp бол хэрэгтэй. Хэнийг оролцуулахын тулд Sharp өгөх үү дээ. Яг Камара явах бах. Камара л өгөхгүй шүү дээ. Үгүй Кам байрал нь адилхан шүү дээ. Камара л өгөхгүй. Клинген юм уу Камара л явах. За магадгүй Ян Хансен үнэхээр эсвэл Хансен байж болж байна. Ян Хансен байж. Гэтэ Хансеныг зүгээр ингээ Янсын хажууд амар гой тохирох төв байгаа тоххой наач бодохоор шидэгтэй. Клинген ч юм бол илүү ингээ шиддэггүй шүү дээ. Зүгээр гоё юм. Ян Хансен илүү үнэлэгдэн шүү дээ. За Ян Хансен, Scoot Henderson, Jeremy Grant юу тэгдэд байгаа. Юу яаж юу үнэлэгдэж дээ. Ян Хансен хинээс илүү гэж юу? Клинген нөө. За солилцооны асет дээр тэхгүй юу? Гүү. Гүү Янсаж баталсан юм байхгүй л тээ. Баталсан юм байхгүй. Харин тий. Клинген чинь 2 удаа коллеж төрүүлээд орж ирсэн. Тэгээ лигийн хамгийн шилдэг одоо самбай байгаа. Клинген чинь шиддэг үлээ. Шидэггүй. Шидэхгүй болохоор Янсын аж зогтөхгүй байхгүй. Харин тий. Тийм. Зогсохгүй бол тий. Тэгээ магадгүй тий. Тэгээ яг за тэгвэл Клинген, Scoot Henderson, Jeremy Grant нэгдүгээр тэргийн 5 ирэх гэвэл Bucks зөвшөөрөх болоо. Баг авах уу? Батад авах уу? Тий. Bucks-ийн оронд байсан болоо. Тэгээд нөгөө талд нь Portland түгш шоу баг финал доо. Мэдээгүй. Portland. Бүсийн финал бол баг. Бүсийн финал ахаа ч гэх шиг. Гэхдээ яг дасгалжуулагч нь яаж чанси яг яаж учрыг нь болох нь тэрнээс л амарх. Зүгээр сэлгээ жоох юм яах ч юм байна. Янасын хажуудтай юу яриад байна гэдэг. Баталсан хүн алал та. Одоо яг жирүү дэм байна л да. Гэтэ жирүү дэм хоёр ч одоо тэгээд ураад шүү дээ. Өө тэр нөгөө Далс яасч авсан шиг тгээ явчих юм шиг. Амар фантази яа. Тэгээд дэлхийн нийтээр бүгд Portland-ийн фэн болоод үлгэр сайхандаа төгсг юм байна. Тэгээд жирүү 3 аврахтаа ялтрын тахимд орцоо ёо. Одоо тайлч бодлооч. Жирүү. Тэггүй. Би бол Рондо арай орно гэдэгт итгэлтэй болсон. Жирүүгийн ажил болсон. Жирүүгийн ажил болох юм байна. Ямар ч хэрэгэлж авахгүй шүү. Гэхдээ одоо зүгээр тэр алын тагмад орсон зүгээр тоглосыг хараа. Зарим нь үнэхээр шок тоглож байгаа шүү. Тэр нөгөө нэг тоглогчгүй. Тэр нөө 70 80-аад оныхан ч юм бүр юм сони статтай мөртлөөд орчт юм байлээ шүү дээ. Тэр нэг юм үзээгүй гэдэг шиг сагсан юм ингэж хөгжинэ гэдэг мэдэхгүй болчих. Энэ сайн ингээл аваадсан. Бид нэр яг тэр үедээ харахад бол үнэхээр сайн хүмүүс. Тэгээ одоо бид нар нэг юм амар хөгжсөн байгаа үед харж байгаа учраас
нэг он санагдахгүй л байгаа байхгүй тий. Тэр үед сайн л исэн байх. Тийм. Тэгээ яг орсон жилүүд харвал 10 хэд бит байдаг лээ. Одоо тэр шилдэг 75 ав дээр ингээл нөө AD DM 2-ыг ингээл бүлийдэл байдаг. Гэхдээ яг үндэ тэр хоёроос юм дор стат өчнөө хүн байгаа яг харангууд зүгээр яг ухаад харангууд. Нэг баг 10 тоглогч асуул хасгаар байхгүй юу? Яа оронд нь нөгөө Howard Parker химнийг оруулаа л те. Дебет хийж мэдгүй л байгаа тоххой юу. Өөр тоглогч угсаа мэдгүй болохоор л тэр хоёр л дайрал байгаа юм л та. Яг нөгөө өмнөх одоо нөгөө шилдэг 50 тоглож байгаа гаргацсан. Тэгээд бас тэрнүүдээс харин олон тоглож хэцүү л. Харин дээрэс нь одоо тэгэнгүүт 100 жилийн болонгууд яах юм. Дахиад 25 хан л тоглогч нэмэгдэх байхгүй. 25 хан. Одоо тэрнэр чи Лука ингээл Янис Йокич гэл Йокич ороогүй шүү. Тийм Йокич Вемби гэл орох байхгүй. Тэгэл ингээл 5 6 слот нь ингээл дүүрц шэймэй гэл те. Танаа Fox ч орчих юм тэгээд. Өсөл орно гэж. Болчихоо. Дараа жил манахаас явах хүн өгсөн. Тэр хийгээд үлдэн гэж бодоод байна. Үгүй шүү дээ. За тасаа. За тэгээд өнөөдрийн дугаартаас хамт байсан та хоёртаа баярлалаа. Тэгээд дөөрнийх баг яриад байх юм баг гайг бах тий. Жогон фантази одоо Portland-ийн фэнүүдийг дэрэгчилт юм хий байл та гэж. Зүгээр тим юм болчуулт гэхдээ бид гурав төрүүлж ярьсан шүү гэд. Зүгээр хэлж гинөө бааж яах шиг хэлээд үзчихье гэд. Болчуул гэдэг. Тий. За тэгээд маргаашаас эхлээд Европын арга маань шүгэн дөрөв. Ер нь бол ерөөсөө хоёр тоглолтын зэрэг болол тэгэл бүтсэн төлөө тоглоод босчихсон шүү дээ. Алтын төлөө, хүлийн төлөө гэл тий. За тэгээд дараагийн дугаартай зочинтой орох нь эсвэл бетотойгоо ингээ оруулах нь авах нь тэгээ их сайн мэдэхгүй. Тэгээд манай ретро стейшнтэй бас та бичлэг хийхээр бас холбогдож болно шүү. Тэгээд тэ студ маань бол ерөөхдөө бол цагууд бол ихтэй байгаа. За дээрэс нь бид хэдийг бас дэмжиж донешн бас өгөхөө мартаа. Коммент хэсэгт бид description хэсэгтээ ороод тавьчих. Дээрээс нь бас одоо retro station гэдэг одоо YouTube пэйж болон Facebook гэдэг. Эдгээр дээр манаас манайхан бүгдээрээс дэмжиж одоо subscribe дараа, like дараа тий. Контентуудыг үзээд ингээд бас гоё ингээд жоохон интерактивний явуул бас гоё. Тийм хөөхөн мянган үзэлт хүрээд л ах шиг үлээ. Тэгээд манай бетогийн бас тусдаа контентууд бас тэнцээ орж эхэлнэ утгагүй. Манай юу ягаараа подкастн дээр одоо манай хоёр ретро MB дээр дууд дүр сөнгө мөнгөн дээр зөвлөх юм байна уу зөвлөхөөр юу ч мэдэхгүй хүн ирээд шууд production баг төлөвлөлт эхэлсэн. Жохон шимжлүүлэх гэдэг. Шимжлүүлсэн яах байх вэ гэдэг. хэлхийгээр баярлаа. Шууд ирд бас. За тэгээд тий NBA Lore Boys маань бол утгагүй телевизээр гарнаа тэгээд телевизээр та бүхэн тэгээд дараа дараагийн дугаарцуудаас уулзцгаая гэд. За баярт.